За өнөөдөр Mere Christianity номныхаа 3 дугаар номны 9 дугаар бүлэг рүү орж байгаа. 9 дугаар бүлгээс 11 дугаар бүлэг хүртэл өнөөдөр яриаг бодож байгаа тий. Өмнөх бүлгүүдэд ярьсан зүйл бол үндсэн сайн үлс гэж тий, үндсэн одоо Христэд итгэж биш байсан ч гэсэн ер нь жинхэнэ хүмүүст байх хэвээр үндсэн одоо 4 сайн үлс юу вэ гэдэг талаар ярьсан шүү дээ тий. Тэгээ нийт 7 сайн үлс байдгийн. Нэг нь 4 нь бол үндсэн сайн үлс, бусад 3 нь бол теологийн сайн үлс юм аа гэж яриад өнгөрсөн. Өнөөдөр энэ теологийн сайн үлс юу вэ? Одоо инэрл хайр, найдвар, итгэл гэсэн 3 тийм сайн чанарын талаар ярьж байгаа шүү дээ. Тэгвэл энэ 3 сайн чанар юу вэ гэдэг ингээд наривчилж ярьж байгаа тий. Тэгээ энэ дээр би нэг юм жоохон тодруулж хэлчихээ тэгээ цаашаа явмаар санагдсан. Инэрл хайр, итгэл, найдвар 3 гэсэн тийм 3 зүйлийг теологийн сайн улс гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би бол теологийн сайн улс гэж яагаад хэлж байна гэдгийг ингэж бодож байгаа байхгүй. Энэ одоо итгэл, найдвар, хайр гэдэг 3 зүйл бол зөвхөн одоо энэ Библиэтэй холбоотой өгүүлж байгаа зүйл. Тий. Тэрнээс ш энэ газар дэлхий дээр бол ямар нэгэн Библиэтэй холбоогүйгээр тийм ээ бүтээгч гэж байгаа гэдэг онолоос гадна хүний амьдралд бол ер нь байдаг зүйл биш тийм ээ. Яг зөвөр итгэл, найдвар, хайр гэдэг тийм үг хэллэг бол байдаг боловч жинхэнэ утгаараа бол байдгүй. Тийм учраас одоо теологийн 3 сайн ус гэж хэлж байгаа баг. Тэгэхээр Библиэлд жишээлбэл итгэлийн тухай тодорхойлохдоо итгэл гэж юу вэ гэдгийг хэлэхдээ бидний найддаг зүйлийн бодит байдал, харагдахгүй зүйлийн баталгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр итгэл гэдэг бол өөрөө нүдэнд харагдаж байгаа зүйлийг харж төрөнд ингэж итгэж найдах тийм зүйл биш. Нүдэнд үл харагдах зүйлд итгэж байгаа зүйлийг хэлж байна гэж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ газар дэлхийн хүмүүс бол тийм энэ цаг хугацаанд дотор амьдарч байгаа хүмүүс бол бурханд итгэдэггүй хүмүүс бол яадаг вэ гэхээр зөвхөн нүдэнд харагдаж байгаа зүйлдээ буюу тавчхан хэлэх юм бол зөвхөн энэ хүний амьдрал доторх зүйлээ л итгэж харж идэг штэ. Тийм ээ зөвхөн харж байгаа зүйлдээ. Тэрээс үхсний дараах дахин амьлалын тийм итгэл, найдвар гэж байхгүй шүү дээ. Байхгүй. Тэ зөвхөн Библиэлд хэлж байгаа штэ тэр дахин амьдрал гэж байгаамаа гэдгийг бол бидэрт Библи өгүүлж байгаа. Бас найдвар гэж хэлж байгаа тийм үү? Тий. Тэгэхээр ер нь юунд бас найдах юм бэ гэхээр мөнхийн зүйлд найдаж шүү дээ. Жинхэнэ найдвар тавих зүйл бол мөнхийн зүйл. Зүгээр энэ цаг хугацаанд дотор байгаа ямар нэгэн зүйл бол дуусаад өнгөрөх учраас тэрэнд бол найдах арга байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр Библи биднэрт хэлж байгаа зүйл бол биднэрт үхлээс амьлах найдвар биш үү дээ. Үхлээс амилж бурхантай мөнхөд амьдрнаа гэсэн тийм найдварыг тээж байгаа хүмүүс шүү дээ бидэрт. Тийм найдварыг олж авсан хүмүүс шүү дээ тийм үү? Энэ бол өөрөө теологийн сайн үлс тодорхойлж байгаа тийм ээ. Тэрээс энэ газар дэлхий дээр бол тийм хүсний дараах гэсэн ойлголт байхгүй учраас найдварч байхгүй шүү дээ. Угаасаа бид нарын найдваргүй ертөнцид бурхангүй амьдарч исэн юм аа гэж Паул хэлсэн байдаг шүү дээ. Тэгээ хайр гэдэг зүйлийн тухай энэ хайрыг бас зүгээр одоо энэ хүмүүсийн дотор байдаг би өнгөцхөн зүйлээр л ойлгож байгаа шүү дээ. Тэрнээс чиг Библиэлд илэрхийлж байгаа тэр бүтээгчийн өөрийнх нь илэрхийлж байгаа хайр бол үнэхээр агуу тийм том хайр байгаа шүү дээ. Тийм хайрын хэмжээг тийм одоо сайн чанар тийм virtue гэдэг зүйлийг хүмүүст ингэж олж авахыг хүсэж байгаа шүү дээ. Хүмүүс тийм зүйлтэй болохыг хүсэж байгаа тийм ээ. Тэгээд өөрөө бурхан тийм ээ хүнийг хайрлж одоо тэдний төлөө өөрөө залмаа дээр цовлогдож үхэж амилж тэр хүн төрлөختнийг аварсан юм аа үүгээрээ бурхан одоо биднийг хайрлах хайраа харуулсан юм аа гэж байгаа штэ. Тэгэхээр бол энэ ерөөс хэзээш хувиршгүйгээр хүнийг бурханыг хайрладаг хүмүүс биеийг хайрладаг тийм хайргдаг чанарыг хүнд өхийг хүсэж байгаа шүү дээ. Ийм зүйлийг зөвхөн Библи өгүүлж байгаа тийм ээ. Тэрээс яг энэ газар дэлхий дээр яг өөр хүүхдээ хайрлах хайр байна тийм ээ. Эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах хайр байдаг боловч яг жинхэнэ Библиэлд өгүүлж байгаа тэр хайрын хэмжээнд бол хүрэхгүй шүү дээ. Тэр бол тийм хувраа дуусчдаг тийм энэ газар дэлхийн хайр бол тийм өнөөдөр хайрлаж яснаа дараа нь үзий яддаг. Эсвэл хайр нь угаасаа байхгүйс юм шиг алга болчдөг тийм ээ. Ингэж хувирж өөрчлөгддөг учраас
энэ цаг үед бол хайр гэдэг ойлголт бол маш дутуудлаг байгаа тийм ээ. Тийм. Харин тийм ээ л да. Яагаад одоо тэгвэл энэ хайр, итгэл, найдар гэдгийг яагаад жирийн хүмүүс байх хэвээр сайн чанар гэж оруулахгүйгээр одоо теологийн сайн чанар буюу итгэгч хүмүүст зайлшгүй байх хэвээр сайн чанар гэж оруулсан юм бэ гэд хүн бас гайхаж болно шүү дээ тий. Энэ чинь энэ л хайр гэдэг зүйл дэлхийн хүмүүс ч гэсэн ертөнцийн хүмүүс ч гэсэн байдаг зүйл шүү дээ. Итгэл, найдар гэдэг зүйл ертөнцийн хүмүүсийн дунд ч гэсэн яригдчил яадаг зүйл шүү дээ гэж хэлж байгаа шүү дээ тий. Тэгэхэд энэ бидний саяны чиний ингээ ярьсан сарахад энэ л хайр, итгэл, найдар гэдэг зүйл өөрөө хувиршгүй мөнх зүйлтэй холбоотой зүйл байгаа байхгүй яг үнэндээ мөн чанараараа тий. Энд ярьж байгаа хайр гэдэг яагаад дэлхийн хүмүүс энэ донд энэ хайр байхгүй гэж хэлж нэхэр энэ бол хэзээ ч хувиршгүй хайр байхгүй юу. Дэлхийн хүмүүсийн одоо жирийн хүмүүсийн хайр бол ямар нэгэн нөхцөл байдлаас болж хувирна штэ. Айлч харин бас энэ ерөнхийдөө мэдрэмжтэй холбоотой зүйл штэ. Мэдрэмж гэдэг бол төр зүрийн зүйл байдаг тий. Тэгэхэд энд яригдж байгаа хайр гэдэг зүйл бол хувиршгүй хизээч хувирахгүй бурхны хайрын талаар ярьж байгаа учраас энэ бол теологийн сайн чанар гэдэг дотор ороод явж штэ тий. Итгэл гэдэг чигсэн адилхан, цааны чинэлсэн шиг найдар гэдэг чигсэн адилхан бид нар тий мөнх нүдэнд үл харагдах мөнх зүйлийг итгэж явж байгаа. Бас тэр мөнх зүйлийг найдраа болгож явж байгаа учраас энэ бол теологийн сайн одоо чанар дотор орохоосоор аргагүй гэж байгаа байхгүй тий. Тийм. Тэгээд энэ нөгөө инэрл хайрын талаар ингээд цаашаа хэлж байгаа ш тийм үү. Тэгээ энийг одоо сүүлийн үед хүмүүс бол зөвхөн өглөг өгөх тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол ядуус өглөг өгөх гэсэн утгаар ойлгодог болцсон гэдэг. Тэр нь нөгөө угаасаа хамгийн одоо хүнээс гарч байгаа хайр инэрлийн маш сайн хэлбэр учраас тийм ээ. Нэлээд бас юу шаарддаг учраас зөвхөн ядуус өглөг өгөх хэмжээгээр инэрл хайрыг ингэж тодорхойлдог болсон байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээд энэ цаашаа хэлэхдээ энд гол нь энд одоо хэлэгдэж байгаа энэ хайр гэдэг бол мэдрэмж биш юм аа гэж хэлж байгаа. Сая биэлсэн шүү дээ. Одоо дэлхийн хүмүүсийн хайр гэдэг бол ихэнхдээ мэдрэмжтэй холбоотой явж байдаг тийм. Харин энд яригдж байгаа энэ charity гэдэг үг бол тийм инэрл хайр гэж орчуулсан. Энэ үг бол хүний хүсэл зоригтой холбоотой зүйл юм аа гэж ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол бид нар тэр өөрийгөө хайрлах тал дээр бол бид нар төрөлхөөс өөрийгөө хайрлаж мэддэг. Гэхдээ харин энэ бусдыг одоо ингэж хайрлах тал дээр бол бид нар суралцах шаардлагатай юм аа. Хүсэл зориг гэж байгаа учраас суралцах шаардлагатай зүйл юм аа гэж ингэж хэлж байгаа тийм. Тэгээ хөршөө Христ итгэлийн дагуу хайрлна гэдэг чинь нэг тийм ертөнцийн хүмүүсийн ойлгодгоос жоохон өөр зүйл юм шүү гэдгийг ингэж хэлсэн тийм. Хөршөө одоо Христ итгэлийн дагуу хайрлна гэдэг бол тэдэнд дуртай бай, тэдэнд сэтгэл татагдах зэрэгээс өөр утгатай зүйл юм шүү гэж ингэж хэлж байгаа. Мэдээ зарим хүнд яагаад ч ингэ сэтгэл татагдчихэдэг тий. Гэтэ зарим хүмүүст ингэ сэтгэл татахгүй байх тохиолдол байж болно шүү дээ тий. Гэхдээ энэ бол ямар нэг төрлийн хоолнд дуртай байлаа, дургүй байлаа гэд тэр нь бол одоо энэ бол нүгэл, энэ бол сайн чанар гэж хэлэх аргагүй байдлахан тэрийг бол ингэж буруутгах арга байхгүй. Хин нэг хүн дуртай байж болно, дургүй байж болно. Гэхдээ дуртай байвал сайн юм аа гэж хэлж байгаа тий. Яагаад дуртай байвал сайн юм бэ гэвэл дуртай байх үедээ тэр хүнийг хайрлахад илүү амар хэлбэр болдог учраас дуртай байвал уг нь илүү сайн юм аа гэж хэлж байгаа тий. Тэгэхээр хүн эрүүл мэндэ хүртэл бодохын тулд ингээл янз бүрийн хоол, эрүүл хоол, дасгал хөдөлгөөн ингээл хийгээд явдгийн адил хэрэг одоо тий өөрийнхөө сүнс сэтгэлийг гэсэн эрүүл байлгахын тулд хүн ямар нэг юм хийх ёстой гэж ингэж үзэж байгаа бол болж өгвөл бусдад дуртай олон хүн дуртай бай. Дуртай байх юм бол чи тэр хүнийг хайрлахад илүү чамд илүү амар хэлбэр болох учраас олон хүнд болж өгвөл дуртай байх нь сайн юм аа гэж би хэлэх байна гэж ингэж хэлж байгаа шүү дээ тий. Тэгээд яг огт тийм одоо үнэхээр таалагдахгүй байхад тий би одоо тийм жоохон таалагдж байгаа сэтгэл мэдрэмжээ дэмжиж ингээд явж болно. Тэгвэл тийм таалагдсан зүйл байхгүй нэ тийм сэтгэл мэдрэмжийг зохиомдоор бий болгох гэж оролдох юм бол энэ бол хайрлах тийм зохистой зам биш шүү. Энэ бол андуурал юм шүү гэж ингэж хэлж байгаа. Тийм. Тэгээд тэгвэл бас нэг анхаарах хэрэгтэй зүйл юу гэх юм бол одоо хүнийг ингэж хайрлахдаа яагаад хайрлж байна гэдгийг харах хэрэгтэй юмаа гэж хэлж байгаа тий. Одоо өөрийгөө жоохон магтуулах ч юм уу, эсвэл одоо тэр хүнд өртөө гэсэн мэдрэмж төрүүлээд одоо талархлыг сонсох ч гэх юм уу тий. Ямар нэгэн тийм өөрийнхөө төлөө гэсэн тийм шалтгаанаар тэр хүнийг одоо хайрж тэр хүнд одоо сайн хандаж явах юм бол тэрийг бол хүн мэдэн шүү дээ. Юу нь худлаа, юу жинхэнэ бэ гэдгийг хүн ойлгож харж мэдэн шүү дээ гэж ингэж хэлж байгаа. Тэгээ энд надад бас энэ үг их хэлсэн үг таалагдж байгаа гэхээр хэн нэгэн хүнийг хайрладаг гэж тооцоод үлдэхэд болно гэж байгаа байхгүй тийм ээ. Тий. Одоо претенд гэж байгаа тийм үү тооцоод тийм үү. Дүүрсгэн ч юм уу тийм ээ. Тэгэхээр энэ нэрээ бас яг тийм байдаг шүү дээ бидний амьдралд. Хүн ер нь ямар нэгэн одоо
ажлын байран дээр ч албан тушаалч ингээд солигдох үед тийм ээ. Шууд тэр одоо байдал руугаа ингэж хувирч үйлдэж чадахгүй шүү дээ. Эхлээд нэг жоохон тийм л байдаг. Жишээл одоо багангийн сургуульд нэг багшаар очсон хүн байлаа гэж бодоход тийм ээ. Шууд оронгуутаал нөгөө сурагч нар нь зөвөр харваас л өөрийнх нь шавнаар хайрламар харагдаад л шууд л нөгөө сэтгэл мэдрэмж нь халуунаар шатаал ингээл тий аюу сайхан ийдэг тэднийг хайрлах хичээлээ заагаал ингэхгүй штэ. Тийхгүй. Тий эхэндээ жоохон бүр үг дуурахч эвгүй юм штэ. Би энэ олон хүүхдүүдийн өмнө гарч ирээд юм заагаад ахын зохистой байр суурьтай өмнөө биш үү гэдэгтээ эргэлзэж тий жоохон зориг муутай хүч муутай ингэ байна шүү дээ. А гэхдээ тэр хүн ямарсан багш болсон учраас тэр эхний өдрөөсөө эхлээд жоохон дүүр хэсэг нь гэх юм уу тооцож тий би бол багш болсон энэ бол миний шавнар гэж тий тэгэж тооцож тэгээ жоохон өөрийгөө хүчилж жоохон тийм хиймэл шиг юм уу тий тийм байдлаар анх удаа хийж байгаа юм чинь тий тэгээ ингээд хийгээд хайрлаад сэтгэлээсээ юм заагаад хичээгээд ингэ явна штэ. А гэхдээ тодорхой хугацаа өнгөрсөний дараа яг жинхнээсээ дотроосоо тэр шавнараа ингэж хайрладаг тий. Яг дотроосоо ингэж энэ хүүхдүүд энийг ойлгоосоо гэж хүсдэг. Тэгээ бас яг надад бас нэг ийм хэмжээний эрх мэдэл байр суурь байгаа гэдгээ мэдэрч үлддэг тийм болно шүү дээ. Тэгэхээр энэ тооцож үлдэн гэдгийг ингэж бас хүн яах хэвээр. А тэрнээс ш одоо хүн ширэл дотроосоо эргэн тойрныхоо хүмүүсийг ч юм уу тий хайрладаг тэр мэдрэмжийг автоматар ингээд тэр хайрладаг мэдрэмжийг олж аваад автоматар л өөрөө дотроос нь хайрын төрөөл ингээд үлдээд ах юм шигээр хүлээгээд ах юм бол тийм зүйл хизээч бий болохгүй шүү дээ. Тийм учраас энэ чинь хайр бол хүсэл зориг юм шүү гэж хэлж байгаа шүү дээ. Мэдрэмж биш хүсэл зориг юм шүү гэж хэлж байгаа. Хүсэл зоригод чинь бид нар өөрсдөө ямар нэгэн байдлаар хичээж ирж хайх тэ тогших шаардлагатай гэсэн үг шүү дээ. Тэ тийхийн тулд одоо ингээд оролдоод үзээрэй гэж энэ хүн зааж өгч байгаа шүү дээ. Арга замын нэг иймэрхүү байдлаараас тус болно шүү гэсэн өөрийнхөө саналыг хэлж байгаа нь шүү дээ. Тэ анх удаа одоо жишээл А болж байгаа хүн байна жишээлбэл тийм ээ. Тэгэхээр анх удаа болж байгаа юм чинь хизээ язаанд л миний хүүгээл тэрэл бүр сүйд ингэхгүй шүү дээ. Эхний өдөр бол жоохон эвгүй байна шүү дээ. Тэгээ хичнээн дотроос миний хүүхдэж мэдээж хайрлаж байгаас нь ч гэсэн байж үлдэж үзээгүй шүү дээ. Тийм болохоор тий жоохон миний хүүгээл тэрэл ямарсан ингэдэг гэж өөрийнхөө урд нь харж ирснийхаа дагуу л хийн штэ. Тий. Анхны өгт төрүүлсний дараа ч гэсэн ээж нэгэ хэлэхээр амнаас гардуу штэ эвгүй. Тий. Заримдаа баг миний дуу гэж хэлчих гээд ингээд дөнгөж хөх төрсний дараа ээж нь гэж юусаа амнаас ингээд тэр нийлээ хэдэн удаа хэлжээж тэгээ шууд ээж нь гээд ингэж хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр мэдрэмж эхлээд ирэхгүй штэ. Тэгэхээр ямарсан за би А болсон шүү гэдэг юм дэж тооцож үлдэж байгаа штэ. Тэгээ зөвхөн тэр нэг үг хэлээр биш бүр одоо би энэ гэр бүлийн төлөө энэ үр хүүхдийн төлөө би ингэж хариуцлага өгөх ёстой, би ингэж хөдөлмөрлөх ёстой, би ингэж бие зүй авч явах ёстой гэдэг ингээд дотоосоо жоохон хүчилсэн зүйл байна штэ. Тэгээд тэр чинь явж явах үед аяндаа яг үр хүүхдээ гэр бүлээ жинхнээсээ хайрладаг тэднийхээ төлөө ингэж тий альва зүйлийг зориулахдаа дуртай болох тэр мэдрэмж нь дараа нь ирнэ шүү дээ. Тийм ээ тэгэхээр тооцож үлдээрээ гэж хэлж байгаа угаас зөв онож хэлж байгаа зөвлөгөө байгаа тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь энэ хүний хэлж байгаа шиг энэ бол хүсэл зориг юм шүү. Тэг хүсэл эхлээд байх хэрэгтэй юм аа. Хүсэл нь байгаа цагт бол аяндаа тэр ингээд тий цаашаа ингээд яхад явдаг юм аа. Тэгэхээр энэ мэдрэмжээ чанаас уух штэ. Энэ мэдрэмж байна уу гэсэн тэр болж байгаа ш. Би өнөөдөр хайрлахгүй байсан ч гэсэн би хайрладаг гэж өөрийгөө тооцоод ягаад гэвэл би бас хайрлах ёстой шүү дээ. Монгол хүмүүс нэг ярьдаг штэ. Санаж явбал бүтэн сажилж явбал хүрнэ гэж тий. Дотроо ямар ч гэсэн би хайрлах ёстой шүү гэдгээ санаад явж хахад тэр хүн өөрөөс нь ямар нэгэн зүйл илэрхийлэгдэн штэ тий. Тэгээ бурхны хайрлах тал дээр ч гэсэн адилхан. Хүн бурхныг хайрлаж чадна гэж чадах юм уу гэж хүмүүс асуудаг. Бурхны хайрлах тал дээр ч гэсэн адилхан. Чи өөрийгөө бурханд хайртай гэж тооц. Чи өөрийгөө бурханд хайртай гэвэл би яах вэ гэдгээ бодоод үз. Тэрнийхээ дагуу үйлдэл явхад аяанда чи бурханд хайртай болж байгааг мэднэ гэж хэлж байгаа штэ тий. Тэгээд тэгж хэлж байгаа штэ баг жижигээр тийм ээ ингээд хийгээд яваарай. Тэгэх юм бол аяндаа хүмүүсийг хайрладаг болноо. Тэрнээс ш гинт ингэж юу яахгүй. Тэр хайрын том мэдрэмж ирэхгүй гэсэн мэ. Тэгээд одоо жишээлбэл тэгж байгаа тийм аюу айхтар зарчмыг гаргаж хэлж байгаа. Хэрвээ хэн нэгэн хүн жижигхэн ингээд сайнаар хандаад явах юм бол дараа нь дахиад илүү сайнаар хандахад илүү хялбар болно. Тэгээд тэр сайнаар үлдэж байгаа хүчилж үлдэж байгаа байсан ч гэсэн тэр сайнаар хандж байгаа жижиг зүйлүүд чинь өснө нэмэгдсээр байгаад маш тэгж олон хүнийг хайрлах чаддаг хүн болноо гэж байгаа. Тэгээс үүний эсрэгээрээ гэдэг хэлж байгаа тийм ээ. Эсрэгээрээ бас хэрвээ хэн нэгэн хүнд ингээд дургуутсаж үзэн ядаж тийм ээ. Хэрвээ муухай зүйл хийх юм бол
тэр нь бас яваандаа өсөн нэмэгддэг тийм ээ. Тий. Хүүтэйгээр өсөн нэмэгддэг гэж хэлж байгаа юм. Тал руугаач тэр муу тал руугаач тэр тий. Тэгэхээр тэгээд жишээлбэл тэр германчууд байна тийм ээ. Жишээ авч хэлж байгаа. Нацистууд жишээлбэл евдээ хүмүүсийг жоохон дургуутсдаг тийм ээ. Тий. Тэгээд тэд нарт эхэндээ жоохон тийм муухай зөв бусаар муухай хандсан байгаа шүү дээ. А гэхдээ тэр нь тэгээ хандаад явагдсан улам даамжраад үзэн ядаад бүр аюу мохоолоод харгасалж олноор нь алах хэмжээний бүх тийм аимшигтай зүйл рүү хөтлөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө жижигхэн өдөр тутамд хүмүүстэй харилцаан дээр гарч байгаа энэ жижигхэн энэ үйлдэлүүд чинь эргээд том үр дүнд юмд хүргэдэг юм аа. Тийм болохоор хүмүүст ингэж хүчлээдч болтгой жижигээр ингэж сайныг хийхэд суралцаад яваарай. Тэгжээж олон хүнийг хайрладаг хүн болно шүү юу гэж зөвлөж байгаа тийм ээ. Тий. Тэгээ энэ дээр гэхдээ бас дахиад эргээл гол анхаарах юм бол дандаа ийм зүйлүүд дээр би бодож байгаа. Хүн яг мөн чанараа эхлээд байнга чагнах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа тий. Альтрун хэлж байгаа штэ зүгээр одоо хүн бол мэдэн шүү гэж тий. Яг нэгнийгээ хайрлах хэрэгтэй гэдгийг одоо ингээд шууд тушаал болгоол тий. Тэр тушаалыг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн үүднээс ингээд шууд үйлдэд явахыг бол хэлэхгүй шүү тий. Хүн голцомоо эхлээд чагнах хэрэгтэй. Эхлээд ядчилтэй тухайн хин нэг хүнийг ч юм уу одоо үзэн ядах сэтгэлгүй тэр хүнд сайныг хүсэж байгаа сэтгэл байхад л бараг тэр нь эхний хувьд бол эхний ээлжинд хангалттай шүү гэж байгаа штэ. Тэгээд дараа нь цаашаа ингээд энэ саний ярьсан зүйлүүд үргэлжлэн тэ. Тэгэхээр эхлээд гол цөмөө анхаарахгүй тэ яг үнэндээ дотроо байгаа тэр дургуй сэтгэлээ шийдэж чадаагүй үзэн ядах сэтгэлээ шийдэж чадаагүй хэрнээ энэ тушаалын зүгээр гадна талаа үүдэл болгосах га тэ. Тэгэх юм бол бүр өөрөө л зовлонтой болно тэ. Улмаал зовлонтой болно штэ. Нэгэнтээ дотроо тийм шийдэгдэг асуудал одоо тэр хүнийг үзэн ядах сэтгэл байгаа хэрнээ гадна талтай хууль тушаалыг сахиж очоод сайн хандаал тэр тэндээ сайн үр дагавар гарахгүй шүү дээ тий. Тэгэхээр хүн эхлээд гол цөмөө бодож тий ядаж ихний ээлжинд бусдыг үзэн ядахгүй бусдад сайныг хүсдэг тий. Тийм байх тал дээр эхлээд анхаараа тэгээд ингээд дараа цаашаа явах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Тий одоо яг нэгээс жишээлбэл тийм ээ хэн нэгэн хүний талаар дотроо бүр муу хүсдэг байжээж гадна талдаа зүгээр илэрхийлэгдэж байгаа үүстэй анхаарад таарлах үедээ уулзах үедээ нэг тийм ээлдэг царай харуулж хүчилж чимээ. Ингээд явах юм бол тэнд бол ямар нэгэн сайн ахиц дэвшил авахгүй. Тэр өөрөөгөө ч бас тий би ингээд ямар ч гэсэн библийн дагуу энэ сайн хандж байгаа гэж бас өөрөөгөө ч юм нэхэлж бодсон шүү дээ тий. Тийм учраас эхний ээлж нь надаас үйлснэ гэж айхтар илэрхийлэхгүй байсан ч гэсэн эхний ээлжинд ядаж бусдыг ингээд дотроо тий муугар бодохгүй байгаа сайн ямар ч сайныг хүсэж явж байгаа эхний ээлжинд бол надад хангалттай зүйл байх болов хүнд. Тэрний дараанаас ингээд багаар ингээд дасгалжуулаад явах хэрэгтэй зүйл болов гэж бодож байгаа байхгүй. Яг энэ чинь хүсэл зориг гэж юм чинь хүсэл нь байвал явандаа болно шүү дээ хүн тий. Ядчил хүнд сайныг хүсдэг байх хэрэгтэй. Муу алдаатай одоо тийм жоохон харамсмаар болох үед нас харамсдаг тийм ээ. Хүний хэцүү болох үед нь жоохон өрөвдөж хайрладаг. Бас тэгээ сайн яваасаа гэж хүсдэг. Ийм жижигхэн хүслүүдийг тээж яхад л явандаа тэгээд болно шүү дээ тийм зүйл хэлж байна. Тийм. Энэ тал дээр бурхныг хайрлахтаа ч гэсэн энэ бас адилхан шүү дээ. Альтер хэлж байгаа шүү дээ. Би ч гэсэн ингээд бурхныг хайрлах хэрэгтэй гэдээ бурхныг ер нь хайртай шүү бурхан минь гэл ингээл хүмүүс залбирдаг шүү дээ. Анхандаа надад бурхныг хайрлна гэж яг яахыг хэлж байгааг би бас сайн тэгж төсөөлж мэдчих чадахгүй тий. Гэхдээ ингээд хүнийг хайрлна гэж одоо юу вэ? Жишээлбэл бид нар бурхныг эцэг ааваа гэж хэлдэг тий. Тэгвэл бид нар төрсөн одоо махан биеийнхаа эцэг хийж гисэн яаж хайрладаг вэ? Ер нь бусдыг бид нар амьдрал дээр ингээс яаж хайрладаг вэ гэхээр хайрлна гэдэг зүйл айгүйх тэгж эцэг эхийгээ ойлгох үед тий. Эцэг эхийгээ ойлгоод бас бидний төлөө тэднэрийн ингэж өөрсдөө зариулж байгаа байдлыг хараад ээж аваа өрөвдөж тий хайрлах үед бол өрөвдөж тэгж ойлгох үед айгүйх ээж аваа хайрлах сэтгэл төрдөг штэ хөрхи муу аав ээж минь гэдэг тий. Тэгэхээр тэр тэгж эцэгийнхээ хайрлаж байгаа хайр ч гэсэн бас бурхныг хайрлах тал дээр бас адилхан юм байна да гэж ингэж бодож байгаа байхгүй. Ягаад гэвэл ингээ библийг анх бид нар ингээд уншиж Авраамын тухай гардаг тий. Авраам нөгөө хүүгээ морио уулан дээр өргөдөг штэ. Тэгээд бид нэр Иесусийн одоо тэр загалмай дээр гүйцэлдүүлсэн үйлс тэр үед одоо тэр Иесусийн хэлжсэн загалмай дээр хата хэлжсэн өгөөд тэгээд тэр эзэн загалмай дээр цоглогдсны дараа тэр болсон үйл явдлын тэрийг хараад ингэж яах үед өөртөө бас ингээд итгэлийн амьдралаар нэлээд амьдраад эцэг их болоод үр хөвгттэй болох үед те тэр эзнийг одоо загалмай дээр цоглогдох үед тэр бурхны сэтгэл ямар байсан бэ гэж тэрийг яг ингээд
айгу тэгж ойлгож байгаа штэ бид ээж аваагаа хараад бидний төлөө өөрсдөө зориулж байгаа зүйлийг хараад айгу сэтгэл өрөвдөөд ингээд айгу хайрлах сэтгэл төрдөг шиг тэр үед тэр загалмай дээр цовдлогдож байгаа Иесус те Бурхны хүүхэд Иесусийн сэтгэл тэр үед ямар ах вэ? Тэр хүүгээ цовдлож байгааг харж байгаа эцэг болго тэр Бурхны хувьд ямар ах вэ? Яг л нөгөө нэг Авраам хүүгээ өргөх үед ямар байсан бах вэ те? Тэгэхээр тийм сэтгэл төрөх үед ингээд сая дотроос Бурханд тест айгу хэцүүсэн бах та гэж те. Хэдийгээр тэр чин төгсгөчд Бурхан байсан ч гэсэн тэр чин те бид нар тэгж Бурхны хайрлал сурахын тулд бас ингээд өөрийнхөө тийм чадах төвшнгөөр те тэрийг бас ойлгож ингэж те ийм харилцаа үүсч болох л хайрын харилцаа үүсч болох л байгаа байхгүй те. Тэгэхээр ингээд хамгийн гол нь хүсэл байна уугүй би Бурхныг хайрлах ёстой шүү дээ гэсэн тийм хайрламаар нь штэ гэсэн тийм хүсэл байвал би хүс хуршаа хайрламаар нь штэ гэсэн тийм хүсэл байх юм бол явандаа ингээд жижиг ийм наацхийн зүйлүүдээр тасгалжуулгадаад тэгээд явсаар агаад гэж Бурхныг илүү ойлгож те илүү тэгж тийм хайрын харилцаа үүсгэх тийм боломжтой байгаа байхгүй те. Тий. Дахиад тодруулаад хэлэх юм бол ийшнээ одоо бид нар эцэг эхийгээ яагаад хайрладаг вэ гэхээр эцэг эхийн бид нарт хандж байгаа хайр нь илэрхийлэгдэж байгааг харж байгаа шүү дээ. Тий. Тэр үед бид нар буцаагаад хайрлаж байгаа шүү дээ, тийм ээ. Яг тэрнтэй адилхан Бурхан бидний төлөө өөрийнхөө цорын ганц хөө өгсөн юм аа гэж байгаа шүү дээ. Тийм үү? Тэр зовлонтой өхөлт шааж байгаа шүү дээ. Тэгээд үүгээр Бурхан өөрийг хүний хайраа илэрхийлсэн юм аа гэж байдаг шүү дээ, тийм үү? Тэгэхээр яг тэрийг бид нар бодох үед Бурхан биднийг үнэхээр ингэж хайрлсан байж тээ гэдгийг мэдээд дотроос нөгөө хайрлах хайрын сэтгэл тэгээд бий болж байгаа шүү дээ. Тийм. Одоо энээс илүү яаж илэрхийлэх вэ те? Бурхан өөрийнхөө хайрыг тэгэхээр чинь эцэг их гэсэн биднэрт хайраа илэрхийлж байхдаа биднэрт өөрийгөө ингэж бүрэн зориулж байгаа байдлаар бид нар тэр хайрыг мэдэрч байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд хамгийн гол нь хүсэл байвал ингээд цаашаа тий Бурхныг ч гэсэн хүнийг бодох Бурхныг ч гэсэн нүдэн тардгаа Бурхныг ч гэсэн хайрлах боломж хүнд байгалахгүй тий. Тэгэхээр энд хайр бол хүсэл зориг юм аа гэж хэлээд тэгээд энийг бол теологийн бүр тий итгэж хүнд байх хэвээр сайн чанарт оруулж байгаа нь ийм өндөр түвшинд тавьж байгаанаас учиртай байгаа байхгүй тий. За тэгээд цаашаага 10 дугаар бүлэг рүү орох юм бол найдвар гэсэн сэдв байгаа тийм ээ. Тий. Тэгээд найдвар бол яг теологийн юм сайн чанаруудын нэг юм аа гэж хэлж байгаа. Тэгээд найдвар гэдэг зүйлийн талаар бас их жоохон нөгөө буруу ойлгох тийм хандлага бас байдгийн шүү гэж хэлж байгаа тийм ээ. Юу гэхээр жоохон тийм орхид зүхтах гэсэн маягаар тийм ээ. Нэгэсэндээ нөгөө нэгэнт бид нар дахин амжилт найдвараа тавьж амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Ер нь Бурханд итгэсэн хүмүүсийн хувьд бол энэ ертөнцийн хэрэг бол тийм ээ чухал мэт боловч цаг зуурын богинохон зүйл юм байна. Энээс илүү утга учиртай зүйл бол дахин амжилт байгаа юм байна шүү дээ. Мөнх рүү орох үед байгаа юм байна гэдгийг мэдж тийм найдварыг олж авч байгаа шүү дээ. Тийм учраас бас жоохон хэтэрсэн тал руугаа ингээ харах юм бол жоохон ингэж энэ ертөнцийн хэргийг дэндүү хамаагүй юм шиг ингэж нөгөө хайж орхигдуулж болохоор юм шиг бодож тий бас тэгээд өөрөө тэгдэггүй махэд ерөнхийдөө Бурханд итгэнэхээр нэг тэгдэг хүмүүс болчихж байгаа юм шиг хүмүүсийг хардаг тий гэхдээ бол тэрэн тайлбарын нөхөдөө тийм бишээ тийм байдгүй маа харин ч бүр нөгөө тэр тэнгэрлэг зүйлийг тийм ээ өгсний дараах амьдрал руу илүү их ингэж хүсэл найдварыг тавьж байгаа хүмүүс бол харин ч энэ газар дээр бол олон зүйлийг хийж бүтээсэн байдгийм аа гэж хэлж өгч байгаа шүү дээ. Ер нь яг амьдрал дээр яг тийм байдаг шүү дээ. Одоо мундаг энэ физикийн эрдэмтэд байна тийм ээ. Одоо жишээл Ньютон ч юм уу айгуу мундаг Бурханд итгэдэг дахин амьдлыг харж амьдардаг байсан хүн байгаа тийм ээ. Том хөгжмийн зохиолчд байна. Одоо юу гэдэг том уран баримлч хүмүүс байна тийм ээ. Тэр католикийн тэр амар том барилгыг барьж зургийг зурж байгаа тийм. Тэр мундаг хүн байна. Одоо юу гэдгийг хамгийн саяхны жишээ ихэд л одоо Мартин Лютер Кинг шүү дээ тийм ээ. Айгуу том нөгөө энэ цаг үеийн хэрэгтэй холбоотой зүйл шүү дээ харахад бол энэ нийгэм дотор байгаа ялгарлангад орхож байгаа энэ буруу үзэл хандлагын эсрэг үүсэж маш том хөдөлгөөн хийж яваад бас их амжилт олж олон зүйлтэйг өөрчилж энэ биеиндээ ингээд тэгш ханддаг ийм байдал руу нэлээд чиглүүлж өгсөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр харин ч ингээд Бурханд итгэж найдварыг олж авна гэж байгаа чинь ийм дэлхийн ертөнцийн хэрэгүүдийг орхигдуулна гэсэн үг биш ээ. Харин ч яг илүү их зүйлийг энэ газар дэлхий дээр бүтээдэг юм аа гэж хэлж байгаа шүү дээ. Тийм. Тэнгэрлэг зүйлс рүү хараад явах юм бол
дэлхий угаасаа та нарт өгөгднө гэж хэлж байгаа тий. Тэгвэл дэлхийн зүйлсийг хараад явах юм бол та аль алиг нь алдна гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ ямар сонин зарчим бэ гэж хүн бодож магадгүй. Тэгвэл ер нь дэлхийн ертөнцийн иргэдэр ч гэсэн юм байдаг шүү дээ гэж хэлж байгаа. Эрүүл мэнд чухал гэдэг. Эрүүл мэндээ яг анхаарал явах юм бол бас яг эрүүлж чадахгүй гэж байна шүү дээ. Тэгэхээр зүгээр амьдралын эргүүд дээрээ тийм тий зүгээр эрүүл зөв хооллоод сайхан цэвэр агарт гараад хөгжилтэй хөдөлгөөнтэй ингээл амьдралын зөв хэм маягтай амьдрал явж байгаа юм бол эрүүл мэнд гэдэг зүйл угаасаа л танд өгөгддөг шүү дээ гэж хэлж байгаа тий. Тэгээ Монгол хүмүүсээс ярьдаг шүү дээ мөнгө явах юм бол амьдралаас хүрүүлдэг гэж тий. Тэгэхэд ямар ч байсан нэг ажил мэргэжилтэй болоод тий тэрнийхээ төлөө зориг тавиад ингээ явж байгаа хүнд угаасаа эд баялаг өгөгддөг шүү дээ тий. Тэгэхээр яг нэг тэр зуурсан юмдаа юмнаа хүн алддаг те ямар нэг юмыг дэндүү маш мөшгөө зуураад явах юм бол тэрийг алддаг. Тэгэхээр яг энэ зарчмын дагуу тэнгэрлэг зүйлс рүү тэмүүлээд явах юм бол дэлхийд танд угаасаа тийм та нарт бүх зүйлийг сул өгөх болно гэж хэлдэг шүү дээ те. Тэгэхээр энэ бол өгөгддөг зүйл юм аа гэж хэлж байгаа. Тэгвэл энэ нэгэнтээ энэ мэхлэлт дор бид нар байгаа учраас энэ найдар гэдэг зүйлийг барьж тийм мэхлэлт байдаг. Яг нэг энэ зүйлийг олоод авчих юм бол миний хүсэл биелчих юм шиг тий. Тэр нэг зүйл найдраа хүн тавиад байдаг шүү дээ тий. За би яг ингээл юмтай ингээл болчих юм бол болчихно гэсэн тийм найдрыг барьж авч жагаад хүмүүс ингээд буруу зам руу явах үе байдаг шүү дээ. Тэгээ энэ талаар ийм 3 төрлийн юу байдаг гэж ярьж байгаа тий. Тэгээ тэрний яг тэрдээ авах юм нь бас нэг тийм зүйлийг их сайхан гаргаж ирж хэлж байгаа. Юу гэхээр бидний дотор бол тэр Тэнгэрийн улсыг хүсэмжлэх сэтгэл байдаг гэж байгаа юм тийм үү? Хамгийн гол нь тэр сэтгэлээ таньж мэддэггүй гэж хэлж байгаа. Тэр бол яг үнэ. Чагнаж чаддаггүй тийм. Угаасаа энэ Тэнгэрлэг зүйлийг Тэнгэрийн улсыг одоо хүсэмжлэх сэтгэл угаасаа байдаг. Ягаад гэвэл тэгж бүтээгдсэн юм чинь. Тийм. Тэгэхэд гэхдээ хамгийн гол нь таньж мэдж чаддгүйтэй л байна. Яаж юм гэхээр нөгөө хүүхэд байхаасаа ихсүүлээд зөвхөн энэ ертөнцийн нүдэнд харагдаж байгаа зүйлийг дандаа энэ ертөнцийн зүйлүүдийг сурж мэдэж таньж ингэж явсаар байгаад тэр одоо сэтгэл мэдрэмжийг чагнаж таньж хөгжүүлэх тийм зүйлийг орхидуулсан байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бас бид яаж ингэж харагддаг вэ гэхээр янз янзын одоо ертөнцийн сонирхолтой зүйлүүдэд хүн ингэж хөтлөгдөд явдаг тийм ээ. Бас олж авдаг, хөөцөлддөг тийм ээ. Гэхдээ цаанаа л нэг хүний сэтгэл дотор ингэж дүүргэдэхгүй нэг зүйл байсаар л байдаг гэж тийм. Тэр нь юу вэ гэвэл эцэстээ ямар дүгнэлтэнд хүргэдэг вэ гэхээр би энэ ертөнцид зориулагдсан бүтээл биш юм байна гэдгээ мэддэг. Тийм ээ. Энэ ертөнц дотор бол миний сэтгэлийг төгс дүүргэх юм байхгүй юм байна шүү дээ. Тэгэхээр өгснээ дараах амьдралдаа тэр мөнхөд харин миний сэтгэлийг жинхэнэ дүүргэх юм тэнд байгаа юм байна гэдгээ мэддэг гэж тийм ээ. Тэгээд одоо цаашаа тэр чиний ярьсан тэр 3 янзын зам явдаг хүмүүсийн явдаг замын тухай хэлж гэж байгаа тийм ээ. Тийм. Аливаа зүйлийг одоо нэгдүгээрт бол мунхаг хүн гэж хэлж байгаа. Тийм хүн яадаг гэхээр аливаа зүйлийг ингээл олоод авчих юм бол болох юм шиг ингээл бодож явсан боловч эргээд яг тэрийг олоод авсны дараа тэр сэтгэлэн дүүргэх зүйл байхгүй байх үед яадаг вэхээр бусад хүмүүсийг буруутгадаг гэж хэлж байгаа тий. За би буруу үнтэй эргэн тойрноосоо буруу хайрдаг. За би одоо уул тий яг хүсчээсэн сайн хүнтэйгээ би одоо уулзааг уучраас л энэ гэрлэлт маань амжилтгүй болчлоо гэх юм уу тий. Одоо эсвэл энэс илүү гоё одоо сайхан гадаадаар аялах юм бол би дотроосоо одоо эрэлхийлж байгаа тэр нууцлаг зүйлээ олох болно гэсэн найдраар дахиад ингээл амьдралаа өнгөрөөдөг гэж байгаа тий. Тэгэл одоо маш баян хэрнээ айгаа уйтгар гонигтай байдаг сэтгэл дундуур явдаг хүмүүсийн ихэнх нь бол ийм төрлийн хүмүүс байдаг юм аа гэж. Тэгэл одоо энийг л одоо тавчин бол болно гэж бодсоор агаад нэг газараас нөгөө улс руу аялаад нэг нөгөө хоббигоор солисоор агаад тэгэл бүх амьдралаа өрн тараа ичдэг юм хүмүүс байдаг. Энэ бол нэгдүгээр мунхаг хүмүүс гэж хэлж байгаа тийм. Чин бол нэг эргэн тойрноос алдаа хайдаг гэж байгаа чинь миний одоо хүсэл сэтгэл мэдрэмжид нийцэх тийм төвшингийн зүйл байхгүй байна л гэдэг байгаа шүү дээ. Тийм. Ямар ч эмэгтэйтэй уулзаж хормилсан байсан нэг л бас сэтгэлийн дүүрэхгүй байна гээл тэр өөрөөсөө биш нөгөө хүнээс яг уулзсан хамтыг уулзаг юм байна гэл. Тэгэл дахиад бас нэг гэрлэлт хийдэг тий. Эсвэл одоо бас нэг тийш аялдгөө эсвэл их илүү тансаг байдлыг ингэж хүсдэг тийм ээ. Ингээ явдаг. Гэхдээ мэдээж сэтгэлийг нь дүүргэж өгөх зүйл байхгүй. Тийм учраас хичнээн баян байсан ч гэсэн уутгар гоныг дотор амьдарч идэг тийм мунхаг хүмүүс гэж хэлж байгаа тийм. Ийм төрлийн хүмүүс байдаг юм аа гэдэг. Тэгээд дараа нь болохоор нөгөө урам хугарсан ухаантай хүн гэж байгаа тийм ээ. Тэгээ энэ хүмүүс бас ямар хүмүүс байдаг вэ гэхээр нөгөө бүх зүйл бол хуурамч шүү дээ гэсэн дүгнэлтэд хүрчихсэн.
Тэгэхээр яг энэ чинь төрөөнийхөө муухай хүнийг бодвол бас арай жоохон дээд түвшингийн шүү дээ тийм ээ. Ер нь хичнээн одоо энэ дэлхийн зүйлүүдийг хөөцөлдөж олж авсан байсан ч гэсэн эцэстээ бүгд худлах орог байд юм өө. Миний сэтгэлийг дүүрэх зүйл угаасаа байдаг юм өө гэдэг. Ингээд бүр яачихсан. Шийдвэр гаргаад дүнэлтэнд хүрчихсэн тийм ээ. Нэг ясандаа бас тэгж байгаа шүү дээ. Бүх зүйлээс хитэх зүйлийг хүсэн хүлээхгүй байхад суралцсан байдаг гэж байгаа. Тийм. Тэр чинь бас том зүйл шүү. Ер нь яг ертөнцийн хүмүүсийн том зүйл шүү дээ. Тийм ээ. Тэгэл яадаг юу гэж хэлдэг вэ гэхээр за хүн болгоно л залуудаа тэгжэл байдаг юм дөө. Гэхдээ чи миний насан дээр ирсэн хойноо тийм ээ. Энэ солонгийн төгсгөлийг хөөхө болчихдгийг тийм ээ. Тэгээ тайван суугаад тэгж хэлж идэг юм а гэж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр ийм эднэр бол хий хоосон зүйлийн араас ингэж хөөцөлдөх хэрэггүй гэж хэлдэг шиг ээ. Тэд нэр өөрсдөө сэтгэл хөдлөлийг дарж дарагдуулж чаддгаа гэж байгаа шүү дээ. Мэдээж энэ бол эхний нөгөө мунхаг хүний замаас бол хавьгүй дээр зам шүү дээ тийм ээ. Ямар ч л гэсэн нэг тийм баргийн юмд ингээд нэг тийм хямраад авахгүй ядчил тийм. Одоо яг л энэ зүйл миний зүйл ингээл эхэндээ олж аваад баярлалаа. Яг тэрнийхээ ардаас амар хөөцөлдөөл зүтгээд яваад байгаа хүн байлаа гэж бодоход эцэстээ тэр нь ямар нэгэн амжилт, сансан амжилтанд хүрэхгүй байдгүй, арай өөр байлдгүй. Тэгэх юм бол айгуу сэтгэл нь хямарч хэцүү болно шүү дээ. Тий. Одоо шил юу гэдгийг нэг айгуу мундаг хүн дуучин хүн болно гэж амар хичээгээл явсаар байгаа л айгуу мундаг дуучин болсон ч гэсэн тэнд бас нэг өөрийнх нь хүч чадахгүй төвшин байдгүй, эсвэл өөрийнх нь нөгөө төсөөлөөгүй хүмүүсийн хандлага гарч ирдэггүй тийм ээ. Ингээх үед амар урам хугараал унжаах юм бол тэр хүнийг бодвол харин ийм хүмүүс бол тийм эхнээсээ угаасаа бүгд ялгаагүй хоосон байдаг юм дөө хүний амьдрал тийм ингэж байгаа учраас баргийн юмд нэг хямраад ахгүй штэ. Тэгэхээр мэдээж арай илүү дээр зам байгаа шүү дээ тийм. Нэг ясандаа нэг өөрсдөө төлөвшсөн хүмүүс гэж үздэг байгаа шүү дээ. Бусдаас илүү өнтер гэж үздэг. Тэгээд нөгөө төлөвшөөгүй хүмүүс гэж нэрлэдэг. Тэр альтрууны хүмүүс. Тий, тэр хүмүүсээсээ өөрсдийнхөө ингэж үргэлж илүү гэдгийг мэдчихийдэг тийм ээ. Тий. Ийм гэж байгаа шүү дээ. Тий. Гэхдээ мөнх оршихуй хүн хэрэг мөнх оршихуй биш байсан бол энэ бол хамгийн сайн сонголт авах байсан гэж хэлж байгаа. Тий, хамгийн гол нь мөнх орших байхгүй бид нар чинь тий. Одоо нэг ер нэг юм үзсэн хүн, бууртай хүн гэтэргээл хэлдэг шүү дээ. Баргийн юмд ингээл нэг нашаас хөдлөөд байдаггүй бууртай юм үтсэн гэх тэгжээд. Тийм хүмүүсээс алсуураа айгуу тийм явдаг штэ. Ер нь хол явдаг штэ тий. Тэгэхээр энэ бол нэрэл хүн одоо үнэхээр мөнх оршихуй биш байсан бол энэ бол хамгийн сайн сонголт, хамгийн зөвл зам байж байгаа байхгүй. Гэхдээ хамгийн гол нь харамслал хүн мөнх оршихуй шүү дээ. Тэгэхээр жинхэнэ одоо тэр хүсэж найдажсэн зүйл хүнд байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хүмүүс бол тийм зүйл байхгүй юм шиг ингээ хойшоо суудсан. Тэгжээд л үнэхээр явсаар байгаа тэр солонгийн төгсгөлийг олдог бол яах вэ гэж байгаа штэ. Үнэхэрийн одоо бидний сэтгэлийг дүүргэх тийм сайхан зүйл байдаг бол яах вэ? Мөнхийн ад жаргал гэж байдаг бол яах вэ? Тэг чинь байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хүмүүс бол ингээд хоосорч болохоор байж байгаа. Надад тэгээд зүгээр өөрийнхөө ховын мэдрэмжийг ингээд хэлэх юм бол яг ингээд нэг ийм хүмүүстэй би ингээд тааралдах үедээ тэр хүмүүсийн талаар ингээд дүрслээ төсөөлөд ингээд нэг үг хэлдэг гэх юм бол би тэгэж хэлмээр санагддаг шүү дээ. Нэг юм томоо юм бүх бат цоож байдаг шүү дээ. Нэг хаалга малгад өлөгчдөг цоож байдаг шүү дээ. Хаас нэг амар юм ягаад ч онгоохооргүй юу? Онгоохооргүй, эвдэрхээргүй тийм хүнд цол нэг юм цоож байдаг штэ. Тийм цоочшээс нэгдэг байхгүй. Тэгэхээр хүн ер нь хөнгөн байсан дээр тий альва зүйл сэтгэл нь хөдөлдөг. Ерөөсөө тэгж онгоодгүй амар онгоож дийлэгдэхэргүй мохоо цооч шиг сэтгэлтэй болсон тийм өөртөө мундаг төлөвшсөн хүн гэж бодож авах чинь харин ч эргээд аюултай шүү дээ. Хүлээж авахтаа илүү гаднаас нь хүн онгойлгож чадахгүй, өөрөө ч онгойлгож чадхааргүй тийм цоож зүүсэн байгаа шүү дээ. Тийм бат бих болчихсон уу? Тийм. За тэгээ 3 дахь нөгөө замын тухай хэлж байгаа тийм. Энэ нь болохоор юу вэ гэвэл Христэд итгэгч хүний зам юм аа гэж байгаа шүү дээ тийм. Хүнд одоо ямар нэгэн юм дотроосоо ямар нэгэн зүйлийг хүсэж байна гэдэг бол тэр заавал гадналт нь тэр хүслийг дөрвөх ямар нэгэн зүйл байгаа л гэсэн үг гэж хэлж байгаа шүү дээ. Тэ дэгдэхээс илхийг хүсэж байгаа бол тийм дуус гэдэг зүйл байгаа учраас л тэр хүүхэд ингэж өсөж байгаа бол тийм хоол хүнс байгаа учраас л тэр тэ. Тэгэхээр хүний дотор одоо мөнхийн талаар ямар нэгэн ойлголт мөнх амьдрахыг хүссэн сэтгэл ер нь дэлхийн хүмүүсийн дунд ч гэсэн тийм мөнхөд л хад жаргалтай мөнхийн ус гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр мөнх гэдэг зүйл хүний дотор байгаа л бол тэр бол гадна тэр зүйл байгаа л гэсэн учраас тэр хүний дотор тийм хэрэгцээ мэдрэгдэж байгаамаа гэж ингэж хэлж байгаа тий. Тэгээд тэгж хэлж байгаа шүү дээ. Энэ ертөнцийн зүйлүүдээр миний сэтгэл одоо
дүүргэгдэхгүй байгаа гэсэн шаардлага байгаа бол тий зөвхөн энэ ертөнцөөш өөр ертөнцийн төлөө бүтээгдсэн оршихуй юм байна гэж үздэг гэж тийм ээ. Тэгээд гэхдээ тэгж ялж байгаа шүү дээ. Энэ ертөнд тэглээгээд одоо энэ ертөнцийн зүйлүүдийг одоо зүгээр ямар ч хэрэгцээгүй ингэж харж байгаа хуурамч гэж хандаж болохгүй гэж. Яагаад гэвэл энэ бидний одоо ингэж амьдарч байгаа энэ ертөнцийн байгаа энэ бүх зүйлүүд чинь магадгүй тийм ээ. Миний тэр дотор байгаа хүслийг сэрээж тийм ээ. Жинхэнэ таашаал байгаа шүү гэдгийг сануулах гэж байгаа шүү дээ. Их гоё хэрэгжилж байгаа тийм ээ. Сануулах зорилгоор бүтээгдсэн байж болох юм аа гэж. Тийм. Ер нь тэгээд бас яг тийм хандлагаас хүнд байдаг. Юу гэхээр нөгөө мэдээж бурханд итгэж байгаа хүн бол энэ ертөнцийн амьдрал дотор жоохон тийм хэцүү хүмүүс бурханд итгэдэг тийм ээ. Бас эсвэл одоо энэ ертөнцөөс өөр ямар нэгэн найдрыг таашаалыг тийм ээ олж харахгүй байгаа хүн ингэж бурханд итгэдэг штэ. Тэгэхээр иймэрхүү хүмүүс жоохон хитрээд ингэж жоохон альва зүйл ханддаг юм хандлага нь ямар болж байгаа нэхэр дэндүү энэ ертөнцийн зүйлүүдийг ингэж тоохгүй. Дэндүү дорд үзэж. Жишээлбэл одоо эрдэм мэдлэг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо юу ч байдгийг дэндүү тоохгүй ингэж орхих гэж бол талтай болдог тийм ээ. Тэгэхээр тэгэж бас болохгүй. Ер нь бид нар Библийг ингээд харах юм бол миний бодлоор Библийг ингээд харах юм бол хүнийг анх бүтээхдээ бол мөнхөд оршдог бүтээл болгож энэ газар дээр бүтээсэн байгаа шүү дээ. Тийм. Бурхан хүнтэй хамт энэ газар дээр мөнхөд оршихын тулд бүтээж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бидний одоо эргэн тойронд байгаа уул, ус, мод, нар, салхитай байгаль байна, юу гэдгийг энэ бүх зүйлүүд чинь ер нь бол уг нь бол бид нар энэ газар дээр мөнхөд байхаар бүтээгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр шин цаг зургийн ямар ч хэрэггүй зүйл гэсэн үг биш байгаа тийм ээ. Хүн өөрөө тэгэл нүгэлтэй болоод бурхныг таньж мэдхээ болоод ингээл тийм энэ дэлхийн ертөнц өнгөрөн одох зүйл болж хувирсан болохоос шүү тийм ээ. Анханасаа бид нарт гэж жишээлбэл 5 мэдрэх байгаа шүү дээ. Хүрэлцэх, амтлах, сонсох тийм юу гэдгийг харах гэд энэ нүдэрээ харж байгаа зүйл чинь жишээл бид нарт таашаалыг өгч штэ. Сонсож байгаа энэ аялал, шувуудын жиргээ юу гэдгийг тийм ээ. Энэ бүх зүйл чинь бид нарт таашаалыг өгж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм сайхан бурхан биднийг тийм ээ ингэж сайхан таашаалыг авч эдэлж аз жаргалтай амьдрахын тулд ингэж сайхан бүтээсэн байх штэ гэж ингэж харин ч энэ дэлхий дээр амьдарч явах хугацаанд хүн тэр сайхан авж байгаа таашаал эргэн тойрныхын юмнуудаараа дамжуулж бурхан биднийг ямар хайрлж ингэ сайхан бүтээсэн бэ гэдгийг мэдэж болж байгаа штэ. Тийм ээ. Тийм учраас тэгж бас эндүү одоо бүх зүйлийг худлах урам гэж орхиж зөвхөн ирэх ертөнцид л зөвхөн утга учир байгаа энэ газар дээр ямар нэгэн байгаа бүх зүйлүүд нь хуурамч буюу утга учиргүй үнцэнгүй зүйл энэ төр гэж харах бас болохгүй шүү дээ. Болохгүй. Тийм. Ер нь энэ гой сайхан байгаль дэлхийг харах үедээ. Эсвэл одоо гэр бүл дотроо ч юм уу хэн нэгэн хүнтэй уулзаад тэр хүмүүстэй авж байгаа харилцаан дотроос авж байгаа тэр хайрын мэдрэмж энэ тий энэ сайхан зүйлүүдээрээ дамжуулаад хүн чинь өөрөө бид нар ямар эрхэм сайхан бүтээл юм бэ? Бид амьд энэ амьдрал амьд байна гэдэг чинь бурхан биднийг ингэж бүтээсэн ямар сайхан зүйл юм бэ гэдгийг мэдчихэж сая бурханыг таньж мэдэж бурханыг хайрлаж тэр мөнх гэдэг зүйлийг илүү хүсэж байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Альтруизм чинь сануулга юм аа гэж тий тэр сануулга гэж тэгэхээр тэр хүслийг одоо мөнх улсад очих үед бидний тэр сэтгэл дүүргэгдэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хүслийг сэрээж жинхэнэ таашаал байгаа гэдэг сануулгах зорилгоор бүтээгдсэн зүйлүүд байж болох юм аа гэж. Тийм учраас энэ дэлхий дээр ингэж байж байгаа энэ сайхан өрөөлүүд гэж байгаа энэ зүйлүүдэд бас ингэж өвөл оошох тий тэрийг ингэж тийм үйл ажиллагаалаар хандхаас хүн болгоомжлох хэрэгтэй юм аа гэж хэлж байгаа. Гэхдээ нэгэнтээ эн чинь бас өөрөө яг тэр жинхэнэ зүйлийн хуулбар ч юм уу цуурай тийм зүйл учраас тий бид нар бас хитрхи ийм зүйлд автахгүй байхыг ингэж тий
анхаарах хэрэгтэй юм аа гэж хэлж байгаа. Жинхэнэ нь байгаа шүү гэдгийг үргэлж бодчих хэрэгтэй юм аа гэж ингэж хэлж байгаа тий. Гэхдээ тийм сайхан зүйл байгаа гэдгийг бодож санаж тэр хүсэл сэтгэлээ одоо ингэж алдахгүй хамгаалах хэрэгтэй юм аа гэж ингэж хэлж байгаа. Альтрууны одоо хойшоо суучихсан тий бүх юм одоо имейлэд ингэсэн хүмүүс ханд шилж байгаа шүү дээ чинь тийм ээ. Тэгээд хамгийн гол нь чи өөрөө тэр орны чиглэж амьдраарай гэж байгаа тийм үү? Тэрүүгээрээ зогсохгүй бас бусад хүмүүсийг ч гэсэн тэр орныг чиглэж алхахад нь туслахыг зорилго болгоорой гэж хэлж байгаа тийм ээ. За тэгээд 11-р бүлэг дээр цаашаа итгэл гээд гарч байгаа. Итгэл бол бас энэ Христэд итгэж хүн байх ёстой сайн чанарт орж байгаа. Теологийн 3 сайн чанарын нэг юм аа гэж ингэж үздсэн байна шүү дээ тий. Тэгээд энэ хүн гэж хэлж байгаа. Итгэл гэж итгэлийг яагаад ийм теологийн одоо сайн чанарт оруулж байгаа юм бэ? Яагаад итгэлийг одоо ийм сайн чанар гэж үзэж байгаа юм бэ? Угаасаа итгэл гэдэг чинь энгийн одоо байх ёстой зүйл юм биш үү? Одоо ямар нэгэн зүйлийг хүн энэ үнэн байна гэдэг харж ухаанаар ойлгож мэдэж чадж байгаа бол тэрнийхээ төлөө одоо яг энэ ухаантай хүн байна гэж хэлж болох боловч тэрийг одоо бүр энэ сайн хүн байна гэж хэлэх хэмжээнд хэлэгдэхээр тийм зүйл мөн үү гэж хэлж байгаа шүү дээ тий. Угаасаа тэр нь одоо бодиттой жинхэнэ үнэн зүйл байна гэж хүн ухаанаараа ойлгож ухамсарлаж чадах юм бол тэрэнд хинч итгэх шүү дээ. Тэгэхээр тэрийн тийм зүйл байлаа гэд энэ ч одоо нэг сайн чанар энэ бол энэ сайн хүн байна гэж ингэж тэрнийхэн төлөө дүгнэх шаардлага байгаа мó би ингэж гайхдаг байсан. Итгэлийг одоо жишээлбэл энэ сайн чанарт оруулж агаад нь би бол гайхчихсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэгвэл дараа нь би юуг олж харсан бэ гэх юм бол хичнээн хүн итгэжсэн байсан ч гэсэн одоо энэ ийм юм байна гэсэн одоо ямар нэгэн мэдээлэл ямар нэгэн зүйлийг энэ бол ийм юм байна гэдэг ухаанаараа ойлгоод итгэжсэн ч гэсэн тэр итгэл бол тодорхой орчин нөхцөлөөр ихэд гангарч байгааг би харсан гэж хэлж байгаа. Тэгээд жишээлбэл одоо мэсэл хийж байгаа хүн гээд хэлж байгаа шүү дээ. Одоо яг ингэж хэлж байгаа шүү дээ. Нөгөө ер нь бол хүний энэ оюун ухаан гэдэг зүйл бол тийм ээ. Зөвхөн ойлголт ухаарал гэдэг зүйлд захирагддаг гэж бодчихсон гэж байна шүү дээ. Жишээл одоо яг нэг юмыг ойлгоод ухаарад мэдчих юм бол тэр чинь угаасаа нөгөө ийм л юм чинь гэсэн ойлголт мэдрэмж төрж байгаа учраас тэрэнд өөрөө итгэдэг гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл тэр итгэл гэдэг зүйл чинь энэ ойлголт ухаарлаас тусдаа зүйл юм байна шүү дээ гэдгийг анзаарсан гэж байгаа шүү дээ. Жишээлбэл тэгээд нөгөө нэг месаслын юмч тийм ээ. Нойрсуулах мэдээ алдуулах, нойрсуулах тариа хийдэг тийм ээ. Тэгээд тэр тариа хийх юм бол тухайн үед бол мэдээ алдсан хүн, унтж байгаа хүн тэр хийж байгаа хагалгааны процессыг бол ямар ч мэдрэхгүй тийм ээ. Тэгээс ирэхэд бүх зүйл нь ингээд дуусчихсан ингээд байж ийн гэж ухаанаараа ойлгож туршиж мэдсэн байдаг. Бус хүмүүсийг хараад ч юм уу мэдчихэдэг тийм ээ. Тэгээд тайван байдаг. Гэтэл яг одоо хагалгаанд орох гээд яг ийм ч одоо мэдээ алдуулдаг тариа хийдэг юм үнэртүүлдэг ингээд ирэх үед дотроос өөр бодол төрдөг тий. Тэрээ үнэхээр энэ бүрэн мэдээ алдахгүй бол яах вэ? Эсвэл одоо бүрэн унтаагүй байхад зүсэд эхлүүл яах вэ гэсэн тийм бодол төрөнгүүд. Нөгөө ойлголт ухаар чинь замхраад, итгэл нь замхраад тэгээд айд сандарч эхэлдэг гэж тий. Тэгэхээр энэ бол бүрэн ойлголт ухаарл гэдэг зүйлтэй холбоотой биш юм байна. Итгэл гэдэг өөр тусдаа зүйл байна гэж хэлж байгаа тийм ээ. Энэ сахих хэвээр алдагддаг зүйл юм байна. Тэ алдаж болдог зүйл юм байна гэж энэ хүн мэдсэн гэж байгаа шүү дээ. Тэ жишээл бас нэг усанд сэлж байгаа хүүхэд тэ одоо үеийнхнийхээ сэлж байгааг хараад тэ анхан усан дээр хөвж болох юм байна гэдэг бүрэн одоо харж байгаа тэ живхгүй юм байна гэдгийг мэдж байгаа. Гэхдээ яг ингээд тэр сэлхий зааж байгаа багш нь ингээд усан дээр өөрийн таад ингээд гараа авчих үед шууд нөгөө нэг төсөөлөлтэй би одоо живэд өвчл яана гэсэн тийм төсөөлөл тэгээд сэтгэл хөдлөл хоёр нь хамтдаа ажиллаад нөгөө байсан итгэлийг нурааж байгаамаа гэж хэлж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр бас нэг эмэгтэй тухай жишээ авч байгаа тийм үү? Нэг амар задгаан амтай эмэгтэй одоо тий энэ нууцыг хадгалж чадахгүй ам алддаг гэж мэддэг тийм ээ. Тэгсэн хэрнээ яг уулзаад ярьж явах үедээ за энэ удаа бол хүнд хэлэхгүй байхаа гэж боддог тийм ээ. Тэгээ хэлцдэг. Дахиад нөгөө хэлсэн нууцыг нь хадгалахгүй цааш нь удлаа ярьж байгаа. Цааш нь ингэж ярьж байгааг ингэж харж идэг гэж тийм ээ. Тэгэхээр энэ ойлголт ухаарлаас арай өөр тусдаа зүйлээ гэж хэлж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ төсөөлөл сэтгэл мэдрэмж хоёр нь хамтдаа ажиллаад нөгөө урд нь итгэжсэн итгэлийг нь нурааж болж гинэ гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн итгэлээ бас сахих хэрэгтэй юм байна. Итгэлээ сахин гэдэг чинь бол тэгэхээр энэ сайн чанар хүний сайн хүнд байх сайн чанарын тоонд теологийн сайн чанарын тоонд орох нь аргагүй юм байна гэдэг би тэгэхэд ойлгосон гэж ингэж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь итгэл гэж юу вэ гэх юм бол чиний сэтгэл санаа хичнээн өөрчлөгдөж байсан ч гэсэн
Нэгэнт хүлээж авсан зүйлээ эцсээ хүртэл сахихыг л итгэл гэж хэлэх юм байна гэж хэлж байгаа. Яагаад сэтгэл санааны байдал бол байнга өөрчлөгдөн шүү дээ, тий. Одоо тухайн өдрийн эдсэн хоолунднаас шалтгаална, тухайн үеийн өдрийн цаг агаараас шалтгаална шүү дээ, тий. Хүний сэтгэл мэдрэмж гэдэг зүйл. Тэгэхэд энэ сэтгэл мэдрэмж гэдэг зүйлээсээ ингээд болоод итгэл нь ганхаж хөдлөд байх нь шүү дээ. Тэгэхээр тэгэлгүйгээр нэг итгэсэн зүйлээ бол эцсээ хүртэл ингэж барихыг л итгэл гэж хэлж байгаа юм байна гэдгийг ингэж ойлгосон гэж хэлж байгаа. Тэгэхээр Христ сэтгэл бас яг үүнтэй адилхан тийм зүйлүүд тохиолддог гэж хэлж байгаа тий. За сайн мэдээний үгийг одоо нэг хүн сонсоод энэ тэгэхээр ийм юм байна гэсэн тийм ойлголт ухаарал төрөөд тэр хүн ингээд ямар ч гэсэн эхний ээлжинд бурханд итгэлээ гэж бодъё тий. Итгэл төрсөн гэж одоо тэр хүний дээр. Тэгэх юм бол арийн өдрүүдэд одоо тэр хүнд юу тохиолдох байх юм бол янз бүрийн муу юм сонсогдсон тий. Хүндрэл бэрхшээл гарч ирнэ. Эсвэл одоо үйл итгэгч нарын дундаас янз бүрийн юм сэтгэл мэдрэмжүүд төрнө. Одоо эсвэл эмэгтэй хүнийг хүсэх ч юм уу, худлаа айлхийг хүсэх, эсвэл одоо ямар нэгэн шудраг бусаргаар мөнгө олох тийм боломж гарах ч юм уу. Ийм янз бүрийн нөхцөл байдлууд бий болж эхэлдэг гинэ. Тэгэд өөрөөр хэлбэл энэ Христ сэтгэл бол худлаа гэж үзэх нь өөрт нь илүү одоо ашигтай тохиромжтой байхаар тийм одоо амьдралын хэрэгүүд ингэж араасаа гарч ирнэ гэж ингэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо итгэлийн сайжруулах гэж тий тэр чинь оролцож байгаа зүйл шүү дээ. Итгэлийн жоохон дөнгөж төрс итгэлийн байхгүй болохын тулд бий болж байгаа зүйлүүд тий. Тэгэхээр бүх одоо гадна талын шаардлагууд бүгдтэй хамтаа нийлээд тэр хүний дотор байгаа итгэлийг нураахын тулд бүх хүчээрээ дайрч байгаа нэг юм аа гэж ингэж хэлж байгаа. Тэгээд нээж байгаа шүү дээ. Сэтгэл санааны байдал гэдэг зүйл бол тийм ээ. Ойлголт ухаарлаас чинь үл хамаарч өөрчлөгдөж идэг юм аа гэж. Одоо хүн хэрвээ ойлгож ухаарад дахин амьлал байгаа тийм шүүлт байгаа зөв амьдрах хэвээр авралыг авсан учраас тийм ээ дахиж одоо нүгэл үлдэж болохгүй шүүлт байгаа учраас тийм би мөнхөд илүү юм мөнхийн аз жаргалтай зүйл рүү орох учраас энэ ертөнцийн одоо хэрэгцээгүй зүйлүүдэд хамаагүй өөрийгөө орхитуулж өгж болохгүй ч юм уу тийм ээ ингээд ойлголт ухаарлаараа ихтгэл төрнө тийм үү гэхдээ янз янзын орчин нөхцөлд ороод янз янзын бэрхшээлүүдтэй таарах үедээ хүний сэтгэл санааны байдал гэдэг зүйл чинь тэр ойлголт ухаарлаасаа үл хамааран өөрчлөгдөж идэг юм аа. Зааш тий. Тийм учраас энэ сэтгэл мэдрэмж гэдэг зүйлийг хажууд нь ингээд захирч явах хэрэгтэй. Тий. Хэрвээ тэрийгэ захирч чадахгүй байх юм бол та жинхэнэ итгэгч хүн байж чадахгүй. Үнэндээ бас тууштай бурхангүй үзэлтэн ч байж чадахгүй. Харин тий тэгж хэлж байгаа. Энэ хүн өөрөө үйл итгэгч байхдаа заримдаа үнэхээр их одоо Христ хэл бишрэл үний юм шиг санагдаж ирсэн үе байсан. Тэгсэрнээ бүр Христэд итгэснийхаа дараа заримдаа болохоор сэтгэл санааныхаа байдлыг чагнаад ирэх юм бол худлаа юм шиг санагдах үеч хүн байдаг тий. Тэгэхээр ийм сэтгэл санааны байдлаа ингээл хараад явах юм бол одоо тухайн өдрийн эдсэн хоол, тухайн өдрийн цагаа гаргаж шалтгаалаад байнга итгэл нь ингэж наасааш ганхчдаг тийм хүн болж хувирна шүү дээ гэж хэлж байгаа тийм ээ. Тэгээд нөгөө тийм учраас одоо энэ дадал зуршил гэдэг байгаа шүү дээ. Итгэлийн тийм дадал зуршил гэдэг зүйлийг суулгах хэрэгтэй. Тэгээд энэ өөрийнхөө сэтгэл мэдрэмж гэдэг зүйлийг тийм ээ өөрчлөгдөж идэг гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж байгаа. Тийм. Нэг өсөндөө өөрөөсөө болгоомжлол асуу шүү дээ. Энд өөртөө бат хэлтэй болж болохгүй тийм ээ. Тийм болохоор яах ёстой вэ гэхээр энэ өдөр болгон баг зэрэг цаг гаргаж тийм ээ. Яг энэ Библиэлд байгаа гол чухал сургаалуудыг оюун ухаандаа сайтар сийлэрэ гэж байгаа. Тэрний тулд өдөр болгон залбираарай тийм ээ. Тэгээд Библи бас тэгээд сүнслэг номуудыг уншаарай. Сүмд яваарай гэж байгаа тийм үү. Ийм зүйлүүдээр дамжуулаад бидний энэ дотор тэр чухал сургаалууд сийлэгдэж идэг тийм ээ. Тэг зүгээр л ингэж орчих юм бол орчиход оюун ухаан дотор өөрөө оршин тогтноол хийж чаддаггүй. Тийм итгэл үнэмшилж ерөөсөө байхгүй шүү. Энэ бол тэжээгдэж шаардлагатай зүйл юм шүү гэж ингэж хэлж байгаа тийм. Тэжээгдэж шаардлагатай бас байнга өөртөө сануулж авах шаардлагатай тийм зүйл яаж байгаа тийм ээ. Тэгээд тэр итгэлээ алдсан одоо 100 хүнийг шалгаад үзэх юм бол тэдний хин нь одоо энэ үнэхээр үнэн зүйл биш юм байна. Итгэхэ болиё гэж хэлээд гарсан байдаг бол доо гэж. Ихэнх нь зүгээр явж хахад нэг мэдээд итгэл нь алдагдсан байгаа шүү гэж. Тийм л байгаа. Ер нь бол бурханд итгээд нэг тийм ойлголт ухаарлыг аваад мэдээ, таньж мэдээд бурханд итгэсэн хүн хизээч айн ошил худлаа зүйл гэж хэлэхгүй. Тэр бол ер нь л тийм бол байхгүй. Тэгээд орхино гэж байхгүй. Яваанда нөгөө итгэл гэдэг зүйлээ сахиж чадаагүйгээсээ болоод тийм сайн зуршлыг өөртөө бий болгож чадаагүйгээсээ болоод яваандаа өөрөө ч мэдлгүй итгэлээ алдчихсан байна. Өөрөө ч мэдлгүй итгэлээ алдна гэдэг чинь ерөөсөө нөгөө нэг дахин амжилт найдвар тавьж амьдрах биш. Ерөөсөө нэг л мэдхэд энэ ертөнцийн хэрэгүүдийг дагаал үйлдэл амьдрал явж идэг. Тийм хүн болоод хувирч байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. За тэгээд цаашаа
ярьж байгаа нь одоо энэ итгэл гэдэг үгийг илэрхийлж байгаа хоёр дахь буюу утга буюу илүү дээд түвшингийн талаар ярина гэж байгаа тийм ээ. Тийм. Ерөнхийд нь ингээ харах юм бол энэ хоёр хэсэгт ингэж хувааж байгаа нь эхнийх нь бол ер нь бол бурхан байгаа гэдэгт ойлголт ухаарлаараа итгэх талаар яриад байгаа шиг санагдаж байгаа. Саяны хүртэл бол энэ ойлголт ухаарлаараа ямар ч гэсэн эхний ээлжинд бурхан байгаа юм байна да гэдэгт итгэхийг хэлж байгаа тий. Тэгвэл дэрэг чи итгээд ах байсан байгаа гэдэг нь үнэн бол гэж хэлж болохгүй гэж байгаа шүү дээ. Энэ чинь ингээд хүний сэтгэл санааны мэдрэмжээс болоод нааша цаашаа хөдөлж идэг зүйл учраас энэ ямар ч гэсэн ингээд дотроос ахчих хэвээр зүйл учраас энэ итгэл юм аа. Эхний ээлжинд ийм ойлголт ухаарлаараа бурхан байгаа гэдэгт итгэх. Хоёр дахьт нь бол туршлагаараа итгэхийг хэлж байгаа маа гэж хэлээд байгаа шээ. Түүнийг тий бурханд түших, бурханд даатгах, өөрийгөө өгөөсгөх энэ бүх зүйлийг туршлагаараа одоо олж авах итгэлийг бас энд хэлж байгаа шиг байгаа тий. Хоёрдугаарт бол тэгээд нөгөө тэрийг нөгөө цаашаа ингээд ярихдаа урд нь ярьсныг зүйлээ юу яа санаж ярьчаад цаашаа явъя гэж байна шүү дээ. Тэр нь юу гэхээр даруй байдал гэдэг зүйлийн тухай ярьжсэн шүү дээ тийм ээ. Тийм. Даруй болох эхний алхам бол бардам гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм аа гэж хэлж байгаа шүү тийм үү? Тэгсэн хүн би бардам хүн юм байна гэдгийг мэдж хүлээн зөвшөөрөх үед тэндээсээ даруй болж эхэлдэг гэж хэлсэн шүү дээ. Яг тэрэн шиг одоо сайн итгэлийн одоо чанаруудыг те олж авахын тулд нухацтай гэж хичээх явдал гэж байгаа. Тийм ээ. Гэхдээ ингээд бурхны өмнө зөө амьдрах гад те хичээгээд итгэлээ сахих гад хичээгээд ингээд явах үед эцэстээ хүн яадаг вэ гэхээр өөрийнхөө тэр чадахгүй гардаг. Бурхны өмнө зөв амьдрах чадахгүй тий. Хичнээн хичээсэн ч гэсэн бүтлгүүтж байгаагаа хардаг. Тийм. Ингээд санийхыг дүгнэлт хэлэх юм бол ингэж хэлж штэ. Даруй байдлыг талаар дахиад гаргаж ирья гэж байгаа штэ тий. Даруй байхын тулд анхны хийх ёстой алхам бол би бардам гэдгээ мэдэх гэж хэлсэн штэ. Тэгжээш дараа нь даруй болно. Тэрэн шиг тий би бурханд итгэхийн тулд эхлээд би өөрийнхөө хэмж биш гэдгийг мэдчихэж тэгээд бурханд найдан шүү дээ тий. Би хинч гişгэ мэдчихэж дараа нь бурханд найдана гэдэгт энэ хоёр адилхан зарчим юм аа. Тэгвэл би биш гэдгээ мэдхийн тулд яах ёстой гэх юм бол эцсээ хүртэл хичээж үзэх ёстой. Би өөрөө сайн байх гэж тий бурхны тушаалыг захиж би өөрөө хийж үзэх гэж эцсээ хүртэл хичээгээд эцэст нь би биш юм байна гэдгээ мэдчихэж сая бурханд найдаж түшдэг юм аа гэж хэлж байгаа шүү дээ. Хичээх үед яадаг вэ гэхээр ерөөсөө өөрийнхөө ямар муухай хүн бэ гэдгээ олж мэддэг гэж байна. Тийм ээ. Тийм. Тэрнээс энэ хичээл зүтгэл гэдэг зүйлийг бас энд орхигдуулж болохгүй. Тийм. Хүн нөгөө хичээ зүтгэж ээжэл тэр чинь өөрийнхөө чадахгүй байна гэдгийг харж байгаа болохоос хизээш гэж хичээ зүтгэх хүн бол тийм ээ. Өөрийнхөө тэгж султаа гэдэг мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээд нөгөө хэлж байгаа шүү дээ. Хэрвээ та Германы айрам ямар хүчрхэг болохыг мэдхийг хүсчихвэл тийм ээ. Бууж өгөхийн оронд харин тэмцэх хэрэгтэй гэж тийм. Тэмцчээж Германы айран бол үнэхээр хүчрхэг юм байна гэдгийг мэддэг. Тий. Эсвэл одоо юу гэдэг нь салхиар хэлж байгаа шүү дээ. Тий. Хүчтэй салхиалж байгаа хэрвээ хүн хөвтэй байх юм бол салхины хүчийг мэдэхгүй. Тий. Харин босоод зогсох юм бол тэр салхи хичнээн одоо хүчтэй вэ гэдгийг мэддэг. Тийм учраас ингэж эсэргүүцэж тэмцэж ингэж явдаг хүн хичээлцэж байгаа хүн л тэр өөрийнхөө ямар муу гэдгээ тэр бузар муугийн талаар мэдж чаддаг. Тий. Харин хичээ зүтгэдэггүй үргэлжлэгээр бузар муу байдалтай бууж өгөөл дийлдэгдээл ингэж явж идэх хүн бол зүгээр л бузар муухай сүүдэрт нь харагдаад явж байгаа хүн. Тэр бол ямар бузар байгаач мэдэхгүй. Хүчийг мэдэхгүй шүү дээ муугийн хүчийг ямар айхтар хүчтэй тэмцэж үзээг учраас мэдэхгүй гэж байгаа тий. Тий. Тэгэхээр ингэж нухацтай хичээх явдал бол чухал юм аа гэж ингэж. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр энэ итгэлийн сайн чанар гэдэг зүйлийг ингэж нухацтайгаар сахихтай хичээж явах үедээ тий бид нар заавал бүтлгүүттэй маа гэдэг нэг үннийг ойлгож авдаг гэж байна тий. Тэгээд бид нар өөрийгөө одоо бурхны авж байгаа шалгалтанд сайн оноо авч чаднаа гэсэн бодлосоо ангиж ирдэг юм аа. Ингэх ёстой юм аа гэж хэлж байгаа тийм ээ. Тий. Бүрэн бүтлгүүтнэ гэдгээ ойлгох үед тэндээс сая хоёр дахь итгэл ажиллаж эхэлэх юм аа гэж ингэж хэлж байгаа шүү дээ. Тэг хүнд ер нь тийм ойлголт байдаг гэж яг үнэ бурхантай ийм харилцаа тийм арилжааны сэтгүүгээр бодоод байдаг. Би энэ бурхны тавьж байгаа шаардлагыг биелүүлчих юм бол эргүүлээд бурхан надад ингэж өгнө гэх юм уу те. Ямар нэгэн тийм бурхны одоо тараажсан шалгалтын хуудсыг ингэж бөглөөд бурхнаас эргүүлээд нэг оноо авах гэж юм шиг те. Тийм бодолтойгоор хүн яваад байдаг. Тэгтээ саяны одоо хичээл зүтгэлийн эцэст бол би бол бүрэн бурхны тэр тавьж байгаа шаардлагад бүр хүрч чадахгүй бараадчихгүй байна гэдгээ мэдэх үед сая тэндээс чинь итгэл ажиллаж эхэлнэ. Одоо жишээлбэл
хүн нэг тэгээд тийм бодол байдаг штэ. Би бас ямар ч бас нэг тийм бусдад сайн хандах гад бас зөв байхад хичээгээд явдаг хүндээ. Тийм учраас л ер нь би бурхныг таньж мэдэж авралыг авсан юм байна да гэх юм уу. Тий. Нэг тийм хандлага байгаа штэ. Байна. Тий. Би бас ер нь нэг жоохон сайн да гэх тийм. Тэр чанар юм энэ улмаас бурхан намайг инглээ гэл. Тэгээд жишээлбэл бурханд итгээд ингээд байж авах үедээ бас нөгөө ямар нэгэн амьдралд хэцүү зүйл төсөөлөгдөөгүй зүйл бол тохиолдох үед яагаад ингэж байгаа юм бэ гэж аяга гомдож би ингэж хичээж ингэж сайн байхад надад яагаад ийм зүйл тохиолдож байгаа энэ шудраг өшөөстэй гэсэн байдлаар гомддог. Тэр нь юу хэлж байгаа нэхэр нэг өсөндөө нэг тийм харилцааны шинжтэйгээр би сайн хийх үед миний тэр сайн хийсний минь учир бурхан надад сайн хандж байгаа. Тийм байдлаар ингэж бурхныг ойлгох гэдэг гэж тийм. Саяны над ойлголт бол бүр яста хүн болгонд байдаг. Яа надад ч гэсэн байгаа. Хүн болгонд байдаг зүйл ах гэж. Яагаад ч нэг тийм би ийм байсан болохоор бурхан намайг ингэсэн юм байна шүү дээ. Ингэж байгаа юм байна шүү гэж тийм. Эсвэл бүр явж за яа нэг жоохон даруу байх хэрэгтэй даруу байна гэж намайг даруу болохоор бурхан ингэж байгаа юм байна шүү. Угаасаа багасаа ийм сайн байсан болохоор ингэж байгаа юм байна шүү. Заавал нэг өөр дээр нэг тийм оноо авах гэдэг тийм. Тийм болохоор бурхан намайг ингэж байгаа гэж. Гэхдээ энд ингэж хэлж байгаа шүү дээ. Нэг жишээ дурдж байгаа шүү дээ. За нэг хүүхэд жишээлбэл төрсөд аавынхаа төрсөдөр наав дээр очиод аваа надад 6 пенс өгөөч. Би танд төрсөдөр чинь бэлэг авах гэсэн юм бол мэдээч аав нь дуртай тэр хүүхэд 6 пенс өгөн тий. Тэгээ хүүхэд яваа 6 пенсээр аавтаа бэлэг авчираад өглөө. Мэдээж аав баярлна. Гэхдээ энэ нарилж байгаагаар дамжуулаад аав 6 пенсийн ашиг боллоо гэж хэлэх тэнэг хүн байхгүй үстэй гэж тий. Тэгэхээр явсаар эцтэй энийг ойлгох ингэж сэрх тэр мөчийг бол бурхан хүлээж идэг юм аа гэж хэлж байгаа тийм ээ. Одоо ямар нэгэн хичээ зүтгэсэн байлаа ч гэсэн яасан ч байлаа гэсэн тэрнийхээ төлөө бурхнаас ямар нэг юмыг шаардах эрхгүй юм байна. Тийм оршихуй юм байна гэдгийг одоо мэдэх нэг ясанда сэрх гэж байгаа тийм ээ. Тэр мөчийг бурхан хүлээж идэг гэж тийм. Тэгэхээр энэ бүх чадлаараа хичээгээд бүтлгүүтэй эсвэл одоо яг амжилтанд хүрсэн байсан ч гэсэн энэ бол бурхнаас авсан зүйлээ бурханд өөрт нь буцааж өгч байгаа юм байна гэдгийг ойлгосны дараа л энэ итгэл бол урган гарч ирдэг зүйл юм байна гэж ингэж хэлж байгаа. Одоо надад байгаа чадвар байдгүй тий. Одоо сэтгэн бодож байгаа чадвар байдгүй. Эргэн тойрны орчин нөхцөл одоо энэ бүх зүйл чинь өөрөө бурхнаас өгөгдшидэг зүйл юм байна гэдгийг ойлгох тэр мөчд очдог гэж тий. Тэгэхээр ингээд эцэстээ ингээд харахаар энэ номны зохиолч ч гэсэн байнга хэлж байгаа. Чи дээр ч гэсэн урд нь ярьж дандаа бурхны хүсэж байгаа юм бол ямар нэгэн гадналын үйлдэл биш байхгүй тий. Тодорхой нэг ийм мөн чанар бүхий хүн болоосай энийг ойлгоосай л гэж хүсэж байгаа болохоос ш ямар нэгэн ийм их хийгээсэ ингэж үлдээсэ ингэж яваасаа гэхээсээ илүү нэг тэр зүйлийг ойлгуулж нэг тийм мөн чанар бүхий хүнийг бий болоосай л гэдгийг хүсэж яваад байгаа шүү дээ тий. Тэр нь ч гэсэн эндээс харагдаж байгаа байхгүй тий. Эцэстээ би хинбэ гэдэг жинхэнэ байр сууриа ойлгооч л гэж хэлж штэ. Тэгээд гэж байгаа штэ хичнээн одоо хичээж бүх насныхаа амьдралыг бурхан зориулсан байсан ч гэсэн тий. Тэр нь бол ердөө бурханы надад өгсөн зүйлийг нь буцааж өгч байгаа л хэрэг шүү дээ. Тий. Гэдгийг ойлгодог штэ. Тий. Тэгэхээр эхний одоо тэр итгэлийн хэмжээнд бол одоо бид нар ямар нэгэн тийм сурч болох юм шиг юм яригдж байгаа шүү дээ тий. Сураад тэгээд ойлгоод ухаарад итгэл төрөхөр тий. Тэгэхэд энэ хоёр дахь төвшингийн итгэлийн тал дээр бол би discover гэж олж нээх гэсэн юмгийг би зариудаар ашиглаж байгаа маа гэж байгаа тий. Тэгэхээр энэ хоёр дахь саяны ярьсан итгэлийн хувьд бол би хинч биш юм байна. Эцэстээ бурхан юм гэдгийг мэдхийн тулд хүн зөвхөн туршлагаараа л мэдхээс арга байхгүй. Энийг сурдаг зүйл биш байгаа байхгүй тий. Заавал өөрөө туршиж олж мэдэх хэрэгтэй зүйл байж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ discover гэдэг үгийг би ингэж хэрэгжилж амаа гэж хэлж байгаа. Тэгэхээр бурхан руу буцах тэр хамгийн гол зам бол ёс суртахуунтай тэр одоо сайн байх гэж маш их хичээх явдал юм шүү гэж хэлж байгаа. Яг л хичээж ижил эцтэй хүн би биш юм байна гэдгийг мэдэн шүү дээ тий. Тэгээд ер нь бол тэгээд бурхан бидний ийм үйл хөдлөлийг тийм ээ анзаарахгүй. Тийм чухал биш. Зөвхөн одоо бид нар тодорхой шинж чанар бүхий бүтээл болж чадчихэв үү? Эсвэл өөрөөр хэлэх юм бол бурхны тэр хүслийн дагах бүтээл болж хөрж өөрчлөгдөж чадчихэв үү гэдэг тэр чухал байдаг юм аа. Тэрийг харахыг хүсэж байгаа гэж байна тийм. Тэгээ ингэж хоёр дахь итгэлийн төвшөнд хүрсэн хүнээс одоо тэр жинхэнэ хичээл зүтгэл нь эхэлж байгаамаа гэж хэлж байгаа. Энэ бол гэхдээ таны урдны тийм хичээл зүтгэлээс огт өөр зүйл юм аа. Энэ бол одоо та огт шинэ арга замаар санаа зовох зүйлгүйгээр хичээнэ гэж хэлж байгаа. Ингэж таны хичээж байгаа чинь аврагдахын тулд биш, харин нэгэнд аврагдсан учраас авралыг авсан хүнийхээ хувьд хийх ёстойгоо хийж буй хэрэг юм аа гэж хэлж байгаа. Тэ? Ингэж яс сайн суртахуунтай байх гэж хичээгээд тийм ээ. Тэгээд
хичээсээр гэхдээ чи үүнийг хийх ёстой гэж хэлж байгаа тэр бурханд хандаж те би чадахгүй гэж хэлж бууж өгж байгаа. Тэр амин чухал мөч рүү хөтлж идэг тий. Тэгээд энд яригдаа нөгөө нэг хоёр юм зөрчилждэг одоо нэг үзэл санааны талаар ярьж байгаа шүү дээ. Итгэл чухлуу, үйлс чухлуу гэд хоорондоо хоёр зөрчилждэг үзэл санааны талаар тайлбарлахдаа энэ хоёр чинь бол хайчны одоо хоёр эрийг л тий аль нь чухал вэ гэдгийг тогтоож байгаатай адилхан зүйл шүү дээ гэж хэлж байгаа шүү дээ. Тий. Одоо тэгээд бас нэг тэрийг тэгээд жоохон хэтэрсэн хувилбар руу ингэж хэлж байгаа шүү дээ. Нэг нь одоо жишээл яд вэхээр итгэхийг чухалчилдаг урсгалж байгаа тийм байлаа гэхэд тэр нь бүр хитрээд ямар байдалд очиж байна гэхээр итгээд аврагдсан бол тэгэл болоо. Танаас гарч байгаа үйл хөдлөл ямар ч хамаа байхгүй. Та нүгэл үлдсэн байна уу, яасан байна тий. Хүний амьдралд энэ үлдэж байгаа зүйлүүд бол ерөөсөө хамаагүй. Дур зоргоороо байж болно. Итгээд аврагдсан уу тэгэл болоо. Тийм хандлага руу очдог. Тэр бол хамгийн нөгөө туйлширсан хэлбэрүүд хэлж байгаа шүү дээ тийм үү? Эсвэл нөгөөх нь яадаг вэ гэхээр ерөөсөө бүр дэндүү үүсгэж чухалцдаг. Ямар үүс үйлд чинь тэрүүгээрээ аврагдана гэж үздэг тийм ээ. Тэгээд ерөөсөө их мөнгө өргөх ёстой. Тэгээ бүр манай цуглаанд ингэж мөнгө өргөх ёстой. Тэгээд хэр их мөнгө өргөснийхээ хэмжээгээр авралт хүрнэ. Авралт хүрнэ гэж тийм ээ. Бүр ингэж үздэг юм хоёр тал руугаа ингэж туйлширч буруу ойлгодог зүйл. Гэхдээ бол энэ итгэл болон хүнээс гарч байгаа үйлсүүд аль аль нь бол ерөөсөө хайчны хоёр эртээ адилхан салгаж ялгаж болохооргүй тийм зүйлээ. Тэр энэний талаар Библиэлд аль хэдийн маш ингэж сайхан хэлж өгсөн байдаг штэ гэд нэг жишээлбэл тэгж хэлж байгаа штэ. Өөрсдийн авралыг айдас болон чичирлээр биелүүлэхтэй гэж хэлсэн бааш тийм ээ. Биелүүлээрэй гэж үйл хөдлөлтөд холбоотой зүйлийг хэлсэн бааш тийм үү. Гэхдээ бас араас нь өөр юу шилжсэн байдаг вэ гэхээр учир нь та нарын дотор ажиллаж байгаа нь бурхан юм аа гэсэн бааш тийм. Тэгэхээр хүн бурхан хоёрын ингэж хамтран үйлдэж байгаа үйлс хэрэг шүү дээ. Тэгэхээр энийг бол яг ингэж нарийн ялгаж салгах ямар ч арга байхгүй шүү дээ тийм. Хүн одоо яг хавшил гадна талдаа хин нэг хүнтэй одоо хоёр хүн нийлээд ямар нэг юм хийж хахад энэ тэр хийгээд би тэрийг хийгээд ялгаж салгаж болдог шиг энийг ялгаж салгах гэдэг байна. Хүн бурхан хүний дотроос ажиллаж байгаа учраас энийг бурхан хийсэн, энийг хүн хийсэн гэж яаж ялгаж салгаж чадах юм бэ гэж хэлж байгаа шүү дээ тийм. Тэгээд хүн бол ер нь өөрийн хичээл сэтгэлд найдахаа болоод тийм ээ. Бүх зүйлийг бурханд даатгадаг. Тийм хүн болдго юм а гэж. Тэгээд энэ үгийн талаар бас буруу ойлголттой болж болохгүй шүү гэж байгаа тийм ээ. Тий. Бурханд даатгах гэхээр зүгээр надад ямар нэгэн хариуцлага байхгүй юм шиг бодож болохгүй шүү дээ тийм ээ. Тий. Ер нь Христэд бүрэн итгэн түшнэ гэж байгаа чинь найдаж түшнэ гэж байгаа чинь тэр найдаж түшиж байгаа нэгнийхээ өгсөн зөвлөгөөг дагна гэсэн үг шүү дээ. Хийн гэсэн үг шүү дээ. Тийм амьдралдаа ч гэсэн тийм байдаг шүү дээ, тий. Найдаж түшиж байгаа хүнийхээ үгийг сонсоод дагаал явдаг шүү дээ, тий. Гэхдээ тэр үед бол хүн ямар нэгэн зүйлийг хийгээд хичээгээд явж байгаа зүйл нь санаа зовох зүйлгүйгээр одоо жишээл юу гэдэг ингэж ийм зүйлж яахгүй юу. Хүн бол ямар нэгэн зүйлийг хийгээд ингэ явж байхдаа нэг тийм тэр хийж байгаа зүйлийнхээ учир аврагдах юм шиг. Эсвэл хийж байгаа зүйлийнх нь учир л бурхан өөрийг нь өрөөх юм шиг. Нэг ёсондоо жоохон санаа зовлттой байдаг. Тийм ээ. Гэтэл ийм төвшөнд гарч ирэх үедээ хүн бол санаа зовох зүйлгүйгээр. Ямар нэг оноо авах гэж хийж байгаа юм шиг шүү дээ энэ бол тийм бурхан таалагдах зүв амьдралаар баяртайгаар тэгж амьдрна. Тэр нь авралыг авах гэж явж байгаа тэр хүний хичээж ингэж хийж явж байгаа санаа зовлттой үйлс биш. Харин аль хэдийн авсан аврал буюу тэр Тэнгэрийн улсын гэрэл сэтгэлдээ туссан учраас баяртайгаар бурхны өмнө зөв амьдрах гэж хичээж баяртайгаар амьдрах тийм амьдрал юм аа гэж ингэж хэлж байгаа тийм ээ. Тэгээ энд хэлж байгаа Христ сэтгэл бишрлэл эхэндээ биднийг ёс суртахуун, өөрийг хариуцлага, дүрм журам, гэм нүгэл, сайн үйлстэй холбоотой зүйлсийг бидэнд ярьж байгаа юм бид ингэ санагддаг гэж байгаа тийм. Гэтэ энэ бүх зүйлээр дамжуулан биднийг ёс суртахуунаас давсан өөр нэг зүйл рүү хөтлж идэг юм аа гэж хэлж байгаа. Тэгээд тэр бол тэгээд их гоё хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд Тэнгэрийн улс гэдэг бол тийм ээ. Сайн гэдэг зүйлээр дүүрэн байгаа. Тэр бол Тэнгэрийн улс юм аа гэж аахгүй байсан тийм ээ. Гэхдээ бол яг тэрийг бол тухайн үед бол сайн гэж нэрлэхгүй гэж байгаа тийм ээ. Өөр ямар нэгэн зүйлээрч нэрлэхгүй. Тийм. Яг гэвэл
тэнд хормоо гэж байхгүй. Тий. Буруу гэж байхгүй тийм Тий. ээ. Сайн гэдэг зүйл чинь муу гэдэг зүйл байгаа учраас сайн гэж нэрлэгдэж байгаа шүү дээ. Тий. Тийм учраас тэнд бол бүр юм муугийн талаар ямар ч тийм сүудэрч байхгүй тийм ээ. Тий. Тийм сайхан газар амьдруулах хүмүүсийг бид нар ингэж энэ газар дээр бурхан өөртөө олж авч өөрчилж шинчилж тэр байдал руу бурхан өөрөө өсгөж ингэж дэвшүүлж өгч байгаа шүү дээ тийм ээ. Тийм гайхамшигтай зүйл рүү хүргэж өгнө гэдгийг хэлж байгаа Тий. тийм ээ. За тэгэхээр ингээд итгэлийн хувьд ийм ярьж шүү дээ. Хоёр хэсэгт ингэж хувааж үзээд тэгээд эцэстээ бол ийм төвшөнд хүрэх юм аа гэдгийг ингэж хэлж өгч чинь тий. Тийм. За тэгэхээр ингээ өнөөдөр энэ теологийн 3 сайн чанар, итгэж хүнд байх хэвээр 3 сайн чанар хайр, найдар, итгэл гэж юу юм бэ? Тэгээд ер нь бол ертөнцийн хүмүүсийн дунд яригдчихэдэг хайр, найдар, итгэл гэдэг зүйлээс бас юугаараа ялгаатай юм бэ? За тэгээд итгэл бас тий ямар процессыг дамжиж бид нар эцсийн түвшинд ямар итгэлд хүрэх юм бэ гэдэг талаар ингээ хэлж байна шүү дээ. Тэгээд нэмээд зүгээр дахиад хэлэх юм бол тийм ээ. Нэг тийм сайн чанар ямар нэгэн тийм зүйлийг хийж бүтээж ингэж явах биш бүр бурхан ямар болгож өгдөг вэ гэхээр бүр яваандаа бидний сэтгэл үйл хөдлөл дотор энэ сайн чанарууд аль хэдийн шингэчихсэн. Угаасаа хичээ зүтгээд за ингэж болохгүй шүү. За тгий шүү гэл ингээл тэмцээл тийм ээ. Тэмцээл хичээ зүтгээл ингээл за би сайныг хийчлээ шүү гэл. Ингэвч биш. Тий. Бүр байгаа нь л угаасаа тэр хүн сайн. Тий. Тийм. Угаасаа амьдраад үйлдээд яриад бүх бодоо тий бүх зүйл нь бурхны тэр сайн чанаруудыг аль хэдийн агуулчихсан. Нэг басна яг тэр Тэнгэрийн улс тий бүгдийн хорон муу гэж байхгүй. Ерөөсөө л тэр чигтээ сайн гэж байна. Сайн гэж бүр нэрлэгчгүй гэж байгаа шиг тэр хүний амьдралыг тэр Тэнгэрт байгаа улсын сүүдэр энэ газар дээр бидний амьдрал дотор тусч тодорхой хэмжээнд тэгэхээр өөрчилж өгч байгаа шүү дээ бурхан тийм ээ. Тий. Түрүүгээр битээрээс ярьсан шүү дээ. Уус энэ Тэнгэрийн угаасаа тэнд муу одоо энд муу зүйлээс ангижиж чадаагүй тэр деважин тэр хүн деважин болох уу гэж тийм ээ. Тий. Тэгэхээр тэр деважин тэр хүн деважин болж чадхаар тэр хүнийг өөрийг нь өөрчилж ингэж байгаа процесс шүү дээ. Энд чинь тэр деважинд ороход бэлэн болгож тэр хүнийг тавьж штэ тий. Тодорхой ийм мөн чанараар нь тий. Мөн чанараар нь тий. Тэгээд тэгэхээр энэ процессыг ч гэсэн хүн өөрөө бас мэдэхгүй гэж байна шүү дээ. Одоо жишээл ингэж ярих үед хин нэгэн хүн би тэр өөрчлөлтөнд хүрсэн болов гэж тий битгий бодорой гэж байгаа тийм үү урдаас арга бодож өөрөөгөө ингэж хэмжиж тогтоох гэдэг хэрэггүй харин ч ингэх юм бол илүү муу болно гэж байгаа шүү дээ. Хүн зүгээр ингэж өсөж байгаа өөрчлөгдөж байгаагаа мэддэггүй. Өндөр болоод өсөж ин да ямар сайхан ингэж мэддэггүй харин аль хэдийн өндөр болсон байгаагаар хараад эргэж харах үедээ өссөн байж таа гэж мэддэг шиг ингэж хувирч өөрчлөгднө гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингэж бурхан биднийг хуурч өөрчлөдөг байхгүй. Тэрийг бид нар өөрсдөө бас сайн мэдэхгүй гэхдээ гадна талд байгаа хүмүүс бол мэддэг баг. Энэ бурханд итгэсэн хүмүүс цаанаа нэг өөр юм байна гэж тийм ээ мэдчихэж байгаа шүү дээ тийм үү. За. Тэгээд өнөөдөр энд их юм ярьсан уу? Йоо ингээд YouTube дээрээс та нар энэ Туул Түмбаяр гэж channel байгаа тийм. Тэрэн дээрээс энэ Mere Christianity гэдэг номыг орчуулад сонсч болохоор уншаад бичлэгээ тавьсан байгаа шүү. Тэрийг орч сонсоорой. Тийм одоо ингээ 3 дугаар ном дуслаа дараагийн одоо 4 дугаар ном руу орох нь шүү дээ. 4 дугаар ном бас нэг 2 хэсэг хуваагаад тэгээд ярих. Тийм. За баярлалаа. За баярлалаа.